За 2024 оны Соврал 10 лекц өнөөдөр эхэлж байна. За 2012 оноос хойш ер нь үндэслэлээр байгаад одоо яг 12 дахь жилдээ болж байна. За энэ жилийн лекцийн онцлог одоо яг 12 жилийн ажлын философийн судалгааны лекц илтгэл одоо юу байдгийг Монгол оронд юу хийсэн тэр бүгдийн одоо дүгнэлт гаргалгаа ярина. Маш их ярих юм байгаа. Тийм ч учраас Монголын одоо философийн онол гэсэн ийм бичгтэй. За тэр Монголын философийн онол маань явсаар байгаад хөдөнизм гэсэн одоо ойлголтод төрсөн. За энэ 10 лекцийн туршид одоо хөдөнизм онлоо гаргаж ирнэ. Нэлээм хийсэн байгаа. За ер нь бол философийн бүхэл одоо үйл ажиллагаа зогсоо зайгүй бодох өглөө өрөөгөө. Тэндээс дүгнэлт гаргалгаанууд гарч ирдэг. Маш их ажиллах одоо шаардлагатай байдаг. За яг энэ бол яг философичийн үүрэг. За нөгөө талдаа яг философч хүн бас зөвхөн лекц уншиж ном унших, ном бичих гэдэгтэй биш, бас маш их одоо гадагшаа үйл ажиллагаа явуулахгүй бол болдоггүй. За миний хувьд бол бүр их одоо гадагшаагаа үйл явах их одоо үйл явдалд оролцохгүй болохоо байлждаг. Яг тэгвэл Монгол орн өөрөө философийн талаар нэлээд дутагдaltaй. За тэрний бас нэг одоо миний философийн ажлын нэг гол нэг бас нэг гадагшаага гэсэн тэр үйл ажиллагаа маань яг явсаар байгаад гадныхан бас Монголд нэг ийм философч хүн лекц уншиж, ном бичиж философтдаг юм байна гэсэн тийм одоо сураг нэлээд тарсан юм шиг байна. Тэгээ намайг яг Москвад энэ олон улсын нэг философийн конгресс болж байна. Гол нь Евраз гэдэг одоо энэ том газар нутагт хэрхэн одоо цаашид дэлхийн улс төр явагдах вэ? Энийг одоо өртчилж философчид хэрхэн харж тэрэнд ямар одоо дүгнэлтүүд өгөх вэ? Гэх мэт маш их тийм сонирхолтой хурал болж байна. Одоо ингээд Москвагийн цагаар одоо өглөө 6 цаг болж байна. За Улаанбаатарт бол 11. За өглөө 6 цаг учраас би одоо лекц уншичаад тэгээд дараа нь 9 хагасаас хурлын танхим руу явна. Энэ Plaza Garden гэдэг том зочид дуудлага байна. Бас нэлээд үнэтэй, бас нэлээд тансаг юм аа. Тэгээд тансаг юм бодолд ороод бас сонирхолтой л байна. Юунд өнөөдөр нэлээд их ярилцлагууд явагдах байх. Оросууд өөрснөө нөгөө өөрсдийнхөө философчдаг өнөөдөр бас нэлээд ярих байх. За өчигдөр бол дандаа гадаадынхан байсан. Янз бүрийн л орны философтдаг нөхдүүд яг нэлээд их сургуулийн бас профессорууд их байсан л да. Тийм. Би ч юм бол их сургуулиас жоох хол байх дуртай. Чөлөөт философч байхгүй болдгоо. Монголч нөгөө нэг төрөөсөө шалтгаалаад, улс төрийн намаасаа шалтгаалаад нэг тийм нэг баригдмал байдаг шүү дээ нөгөө чөлөөтэй сайхан философч болохоо. Москвад ер нь бол застай байна. Тэгэхдээ энэ яг энэ Plaza Garden гэж зочдод яг энэ нөгөө Москва голын хажууд учраас урт шөнө бас би Москва голын эргээр жоох алхлаа. Застай байсан. Тэгэхдээ сайхан цагаагаар сайхан байна тийм. За өнөөдрийн лекц нэгийн хаяг гарчиг одоо сэдв
модернити ба хөдөнизм гэсэн юм гарч байгаа. За яг энэ сэдв бол өнөөдөр биднэрт маш их хэрэгтэй. Ялангуяа ингэж их одоо зан заншил уламжлалт ёс түүх нэрийн доор өөрсдийнхөө зохиосон ч юм уу зүүд ч юм уу ханаас ч тэр ачаач юм олоод уншчихдгийн тэр уншсан юмнуудыг нь одоо их сурвалж гэж нэрлэх ч хэцүү, их сурвалж өөрөө их асуудалтай. Яг одоо хүн үзэж хараагүй учраас түүх гэдэг бол дандаа загварчлал, төсөөлөл, таамаг явдаг. Тэгээ хэн нэгэн хүн ном бичдэг. Тэгээ тэр номын хүмүүс үнэн түүх гэдээ ойлгочдөг. Гэтэл тэр гэсэн хүний одоо ном бол таамаг, баримжаа тийм болов уу гэсэн одоо төсөөлөл явдаг шүү дээ. Тэгээ ийм одоо сонирхолтой Монгол орны ийм сонирхолтой цаг үед орчин үе ярихад яг таарч байна. За ер нь хөдөөнизм гэж яг юу вэ гэсэн энэ философийн онол руу одоо орцгоё. За яагаад хөдөөнизм гэж нэрлсэн бэ гэхээр ер нь философт бол дандаа измүүд байдаг. Тэгээ изм гэдэг нь яг шууд одоо нэг тийм айхтар идеологчлоод л ерөөсөө юм байх ёстой гэсэн юм биш. Тодорхой тэр сэдв, тодорхой тэр асуудал явсаар байгаад онлайн төвшөнд яваад ирэхээр изм гэж нэрлэлцдэг. Германууд идеализм гэдэг нь одоо идеэтэй матай, Францууд рационализм гэдэг нь rationality-тэй хамаатай. За гэх мэтлэнгийн за Аз руу болоод ирэхээр буддизм болоод явцдаг. Буддагаа философийн шашны том онол болгоод явцдаг. Хятад болохоор конфуцизм, даоизм, даогийн онолууд. За Европ болохоор Перс, Араб руу болоод ирэхээр Зороастризм. За монголчууд бидний одоо гол том шашин байсан манихеизм, буддизмаас өмнө Уугрын манихеизм Монгол оронд маш их тархсан. Тэр үед бас тархаад ах Монгол оронд ч бас байгаагүй л дээ. Цөөхөн үнэтэй байсан шүү дээ ер нь. Энд чи ямар Монгол улсын энэ хийлгээд байгаа чинь 1949 оноос хойш л болохоос шүү. Тэрнээс өмнө бол хин газрыг эзэлж ялж байгаа тэр нийл нутагш шүү дээ. Тэрнээс биш одоо тэр манай газар байсан хайрын юм гэдэг ах юм байхгүй. Чаддаг нь лавдаг. Нэгэн талын дэлхийн өмөрцөг учраас чадж байгаа л газар аваад яваад байна шүү дээ. Тийм. За тэр бол одоо өөр түүх. За ийм одоо артан болгон философийн ийм онлоо изм болгоод ингээд нэрлээ явчихсан судалгааны сэдв болгоо явцдаг. За тэрнтэй адилхан одоо Монгол улсын иргэн, Монгол улсын философч бий. Энэ оронд энэ Монгол оронд Монгол улсад ямар философч байвал таарах уу гэсэн философийн нэлээд том асуудалд орсон. Сүүлийн 10 гаруй жил энэ сэдвээр ажилласан. Ямар философи биднэрт одоо таарах вэ? Зарим хүмүүс хожигдоод орж иж байгаа шиг байна. Тэгээд явсаар байгаад энэ хөдөөнизм гэдэг онолд орсон. Ер нь бол бид нар бол хөдөө гэсэн одоо ойлголтоо маш их сайн ярьж энийг гаргаж ирэх хэрэгтэй. Түүнээс биш одоо гадны том философийн ойлголтуудыг шууд дураараа орчуулад тэгэл мэдээж юм шиг хэрэглээ явуучих бол арай л гинэн томоогүй. Тэгэд энэ хөдөө гэдэг үгийг юм цааш нь жоохон хөөж ойлголоо л доо. Монголчууд бид нар бол хөдөөний хүн хөдөөнөөс ирсэн, хөдөө явлаа. Хөдөө гөмөн сайхан байна ч гэдэг юм уу. Эсвэл хөдөө хөвдөн байна. Хөдөө явуултгүй ч гэдэг юм. Тэр энэ хөдөө гэдгээр яг юу хэлээд байгаа? Яг юу нэрлээд байгаа? Нэг байдлаар бидний хэл, яриа, үгс чинь хизээ нэгэн цагт ханаг газар үссэн л үнэд байгаа шүү дээ. Үг гэдэг чинь нэг юм л
нэрлэж байгаа нэрлэгээ. Тэгэд ингээд хөдөө гэдэг үгийг ингээд хайгаад байсан чинь Турк, Перс, ер нь Арабын ертөнц, Туркийн ертөнц рүү, Арабч биш юм аа. Ер нь Туркийн ертөнц рүү яваад очихлоо л доо. Тэнд бол көдө гэдэг үг байдаг юм байна. Кагаар хэлдэг. За бид нар ч юм болохоор ерөнхийдөө яг төв эсгийн Монгол нэрийн доорх энэ янз бүрийн ардууд чинь хөдөөгээд К үсэг рүү ор гэж нэлээд хэлдэг. За энэ бол яха манжууттай холбоотой. Манжнараас одоо гаралтай энэ К гэсэн үсэг яваад идэг. За К үсэг маань одоо ерөнхийдөө Төв Аз, Казак тэндээс гаралтай К үсэг яваад идэг. Одоо Бөк, Мекч гэдэг юм уу. За энэ хэсэг болохоор Бөх, Мех гэдэг чинь. Тэр Көдө гэсэн турк хэллэг. За бидний хэлдэг хэлж тассан хөдөө гэдэг ийм одоо үг хоёр бол яг чарга одоо нэг үг. За энэ үг явсаар байгаа бас хятад оронд очисон бололтой. Тэр нь болохоор хөдөө маань Хотонг болоо явчихсан байгаа. Хотонг болоод явчихсан. За тэр нь хоошгоо болохоор Орос руу хөдөө гэсэн ойлголт маань явахаараа Худон болчдөг. Худон гэдэг. Тэгэхээр Худон гэсэн одоо хятад хэллэг, Худон гэсэн орос хэллэг хоёр бол тэгээд нөгөө бидний хөдөө буюу көтөдөө яг таараа яваад байгаа. Түүнээс бид нар хөдөөний эзэм нэг л цаанаа хөдөөний гэсэн нэг доошоо хийх гэсэн юм уу? Тийм ойлголт бол биш. Яг бид нар бол бүгдээрээ хөдөө гэдэг одоо ард түмэн хөдөөний л одоо гадалтай сүүлд одоо 20 дугаар зууны ихээр хүн төрөлхтний төв нэлээд их явцсны дараа бид нар чинь анх удаа одоо эсгийн гэрээсээ гарч Орос хятад хоёрын байгуулсан Улаанбаатар хотод орж ирлээ шүү дээ. Тэрнээс Улаанбаатар хотыг хөдөөний бид босгоогүй шүү дээ. Тэр бидний онцлог энэ хөдөөг маань зөвхөн бид нар өөрснөө ойлгож авах биш. Бас гадныхан бидрийг бас ойлгох хэрэгтэй. Тэр бол ийм хөдөө хүмүүс зөвхөн нүүдэлчин гэдгээр гадныхан нэрлээд идэг. Бид нар бол нүүдэлчин биш л дээ. Бид нар чи хөдөөнийх яагаад гэвэл нутагтай тэр нутгаас нүүдгүү тэндээ байгаад идэг. Тэгэхээр тэднийг бол нүүдэлчин гэж хэзээ ч хэлж болохгүй. Нутаг ус гэдэг шүү дээ. Нутгаараа ялгараад байж шүү дээ. Тэгэхээр тэднийг тэндэрт одоо ямар ч нүгээд ах юм байхгүй. Нүүлээ гэхэд уулын ар руу гардаг юм уу? Жохоо өвстэй газар руу, бэлчээртэй газар руу нүүчгээд. Тэгээ буцаа нутагтаа өрөөд ирнэ шүү дээ. Тэгээ нутагтаа л байж байна. Эргэжил нэг цаад жил яваад очиход тэндээ л байж байна. Нүүдэлчд бол биш. Номад гэж нэрлэдэг байгаа бол жоохон алдаатай нэрлэгээ. За Монголын философийн онол хөдөөнизм бол яг чаргагүй. Энийг одоо маргах чаргагүй, үгүйсэх чаргагүй, эсрэг үүсэх чаргагүй, дург үүсэх чаргагүй, магтах чаргагүй. Зүгээр ер нь бол бид нар хөдөө шүү. Хөдөө гэдгээр л бид нар гаргаж ирэх. Хөдөө гэдэг маань ерөнхийдөө энгийн жоохон тооцоолоход хэцүү. Одоо Пришвальский, Козлов гэдэг Оросын судлаачид 20 дугаар зууны ихээр энэ нутгаар Монгол нутгаар өнгөрөхдөө маш их одоо ажиглалт хийсэн номууд одоо бичсэн байдаг шүү дээ, үлдээсэн байдаг. Тэнд бол ийм энгийн бүгдээрээ сониуч баргийн юм тоодоггүй, за ёсортхуун ямар нэг одоо буруутах, зөвдөх тийм ойлголт ингэдэ байхгүй. Энэ байгаагаараа өөрийнхөө ямар нэгэн оюуны сүрхий үйлдэлүүд бол хийгдэх нэг шаардлагагүй, цагаагаар газар нутгийн байдлаас шалтгаалаад ер нь жоохон яаруу твдүү, хурдан түргэн, огцом тийм байхаас жураар ийм сонирхолтой хүмүүс гадны хүн харахад болоод их тийм эвгүй зэрлэг хөдөлгөгч юм шиг, амиарч юм шиг, болгоомжлморч юм шиг. Дотроо бол хөдөө хүмүүс
Монгол гэдэг том хоч явж байгаа шүү дээ. Энэ хөдөө хүмүүс бол суурин амьдралаас хол байсан учраас нийгэмшил, хүмүүсийн харьцаа, янз бүрийн ёс суртахууны тийм харьцаанууд үүсэх шаардлагагүй боломжгүй ч байсан. Тэгээд яг хөдөөнизм гэсэн энэ онол маань ер нь бол хөдөөнөөс эхлэлтэйгээр хөдөөгөөрөө хэвээрээ байгаа. Зарим нь хөдөөнөөс салсан. Хөдөөнөөс бас салж чадахгүй. Хөдөөнөөс нэгэнд явсан ч гэсэн хөдөөтөгөө одоо хаач очдог. Зөвхөн Улаанбаатарт одоо хөдөөтөгөө ирээд Улаанбаатар хөдөө болох биш. Гадаад оронд ч гэсэн одоо хөдөөтөгөө очиод гадаад оронд хөдөөгөөрөө байгаад байдаг. Өөрийнхөө төсөөллөөр ер нь нэг тийм боогдмол зөвхөн өөртөөгөө ярьсан, өөрөө тэрэндээ хариулт өгсөн, буруутгал өөрөө буруутгаад тэрийг өөртөө зөв гэдэг, ер нь нэг өөртөөгөө үлдсэн, өөртөөгөө л байдаг. Бусад руу нэвтэрч орох тэр сургууль хүмүүжил суугдаагүй. Өөрийгөө нээж нээлттэй илэрхийлэх тэр бас сургууль хүмүүжил бол ерөнхийдөө хөдөө боломжгүй. Хөдөөхөрөө би заавал одоо алс Улаанбаатараас гараа явж байгааг хэлэх бол шаардлагагүй. Улаанбаатар өөрөө том хөдөө. Нэгэнтлэн хүмүүс нь бүгдээрээ адилхан гарал үүсэл адилхан учраас Улаанбаатарын хүн гээд шал өөр байна гэж хэлж байхгүй. Зарим үед Улаанбаатарын хүмүүс ч гэсэн өнөхнөөс илүү хөдөө байдаг. Монгол одоо энэ гадаадад очихсан одоо миний мэдхэд хотын ингээл Улаанбаатарын нөхдөч шал хөдөөний юм бичээд идэв шүү дээ. Америкаас, Японоос энэ Германаас, Франц энтерс. Тэгээд ирэхээр ер нь бид нар хөдөө арт юм уу? Монгол улсыг баргалж хөдөө улс гэж нэрлэмээр тийм одоо сонирхолтой ийм одоо хүмүүс нэгэнд би нөгөө философч учраас өгнүүдээ маш их бодож сэгнэж сонгож хэлж яахгүй бол ямар нэг буруу ойлголт одоо гарах юутай эрсдэлтэй. За хөдөөнизм цааш нь жоохон явуулна. За модернити буюу орчин үе яриад ирэхээр хөдөөнизм маань аяндаа өөрөө гараад ирнэ. Орчин үеийг ороод ирэхээр. За энэ модернити гэдэг ойлголт бол ерөнхийдөө яг латинаас л орчуулахад ойролцоогоор ер нь яг одоо байгаа байдлыг л хэлээд байгаа. Яг одоо энэ байгаа байдал. Ни байгаа. Энэ нь модерн гэсэн одоо үгийн гол одоо агуулга хэллэг. Яг одоо ямар байна вэ? Явсаар байгаа энэ модернити ерөнхийдөө философийн нэлээд тийм том онол болсон. Философчид энэ дээр маш их ажилладаг. Яг одоо байгаа байдлыг гаргаж ирэх тийм амар биш. Одоо бид нар бодит байдал гэж ярих дуртай шүү дээ. Бодит байдал бол философч бид нарт бол үнэхээр сонирхолгүй байдаг. Бодит байдал ярих ер нь философчид дурггүй. Ямар бодит байдал хаана идэрч. За яг төрний оронд яг одоо яг ямар байдал байна вэ? Яг ямар үлээ? Ямар байгаа билээ? Бид нар ер нь Монгол хүн гэж яддаг. Ер нь хүн төрөлхтөн хүн гэдгийг ер нь хэрхэн тодорхойлдгийг, тэндээс бид нар өөрснөгөө гаргалгаа гаргаад өөрснөгөө хэрхэн тодорхойлох вэ гэдгийг ярилцах болсон. Бид нар зүгээр нэг эсхийг дотроо бөгнөрчөөл ямар ч утгагүй үлгэр домог яриад л төвх яриад л тийм үү шүлэг уншаад л ингэж суугаад иж болохгүй байхгүй. Тэр нэг л их л Монгол соёл, Монгол түүх яриад эсхийг дотроо эсхээрээс бид нар гарах хэрэгтэй байхгүй. Эсхээрээс гараад ирээд дэлхийн мэдлэг боловсролтой танилцъя л та. Тэгээ Орос ээж нар юу ярьдгийг, Хятад ээж нар юу ярьдгийг, Япон ээж нар юу ярьдгийг. Тэрийг сонсъё л доо. Тийм Америк одоо Герман, Францын аав нар юу ярьдгийг тэрийг бүгдээрээ сонсъё л доо. Тэд нар гэр бүлийг юу гэж ойлгодгийг, тэд нар аав гэдгийг юу гэж ойлгодгийг, тэд нар ээж гэдгийг юу гэж ойлгодгийг. Тэднийг бүгдээрээ сонсъё л доо. Бидний эсхийгээс одоо тэгээд
гарахгүй байна шүү дээ. Би чинь социализмын үед эсгээрээс гарсан гэсэн чинь хэдхэн нөхөр гарчаад буцаад орцсон юм шиг байна шүү. Тийм бид нар одоо Монгол орнын энэ ухаанаа жоохон задлах хэрэгтэй. Юм унших хэрэгтэй. За яг одоогийн төр төрх, яг одоогийн онцлог, яг одоогийн шинж чанар гэдэг ингээд цаашаа философи ингээд цаашаа явна шүү дээ, үргэлжлэн шүү дээ. Тэр нь бол улс төрийн нөхцөл байдал төр төрх ямар байна вэ? Яг одоо за нийгмийн төр төрх онцлог шинж чанар ямар байна вэ? Ингээд явна. За соёлын онцлог төр төрх шинж чанар яг одоо ямар байна вэ? Шашин яг одоо ямар төр төрхтэй, ямар онцлогтой, ямар шинж чанартай байна вэ? За ерөнхийдөө мэдлэгийн төвшин бид нар шинжлэх ухаан гэж буруу орчуулад байдаг л да. Уул нь бол мэдлэгийн салбар л да. Юу мэдсэн бэ? Юу мэдэж болох вэ? Яг одоо шинжлэх ухаан Монголын шинжлэх ухаан гэж байдаг бол шинжлэх ухааны одоо академиуд байгуулга байгаа шүү дээ. Тэгээ тэн чинь ерөөдөө мэдлэг ярихгүй байгаа шүү дээ. Ер нь хүмүүсийн л одоо юу гэдгийг баримжаа таамаглал яваад байдаг шүү дээ. Тэгээ шинжлэх ухааны төвшин төр төрх өнөөдөр Монгол улсад, Монгол оронд ямар байна вэ? За техник технологийн төр төрх. Яг одоо Монгол оронд техник технологийн ойлголт ямар байна? Ямар төрлийн техник технологиуд хэрэглэгдэж байна вэ? Ингээд асуугаад ирж шүү дээ. Тийм. Жишээлбэл маш их одоо уул уурхайн техник технологи хэрэгжилж шүү дээ. Тэгэхээр чинь тэгвэл уул уурхайн л орон юм байна. Тийм. Жишээлбэл оюутлын машин маш их хэрэглээд эхлүүл юм их ойдог арт түмэн байна. За яад одоо юуны электроник янз бүрийн компьютер гар утас юу байдгийг тэрийг угсардаг бол электроникийн техник технологи хэрэгэлдэг орн байна. Ингээд ерөнхий тэр хэрэгжилж байгаа техник технологиор мэдээд авч байгаа шүү дээ. Жишээлбэл усны насос хэрэгэлдэг шүү дээ. Тэр нь яадаг вэ? Айл урлагын хашаанда за баячууд бол тохондоо эдлэн газартаа гэх юм уу да. Бүгдээрээ нэг насосоор ус гаргаад ирдэг шүү дээ. Тэгээ нэг 10 м, 20 м, 30 м-ээр ялгагдаа явцдаг. Гүйхэн усаа уучих нь гүнээс ус уучих нь. За ингээд техник технологийн ямар төр төрхтэй вэ? Ямар техник технологи гаднаас их орж ирж байна вэ? Монголд хүн ямар техник технологи хэрэгжилж байна вэ? За хөдөө одоо бид нар Улаанбаатараас гарлаа. За портер хараад эхэлнэ шүү дээ. За тэгэхээр портероор ачиж зөөдөг юм ихтэй байна. За хадаана юу тавьчихсан аккумулятор тавиад дарны юу зооцсон байдаг. Тэр маш их зурагт үздэг юм байж гэдэг юм. Хөдөө Улаанбаатараас илүү. За ингээд цаашгаа яваад ирэхээр урлаг руу яваад орчих. Урлагийн төр төрх ямар байна вэ байдалтай байна? Урлагийн ямар салбар зөнхөлж байна? Дуу их дуулж байна уу? Бүжигэх бүжгэлж байна уу? Зураг их зурж байна уу? Сонгодог хөгжим тоглож байна уу? Маш их урлагийн тэр бүх салбарт ерөнхий төр төрх нь юу вэ? Ямар шинж чанартай байна? Юу их илэрхийлж байна? Тэндээс урлагийн тэндээс бид нар юу их хараад байна? Ингээд маш их одоо яг ямар байгаагаа модернитэ гэж нэрлэдэг шүү дээ. Энд чинь нэг илүү гоё сайхан гэсэн үг биш байхгүй юу? Бид нар яг одоо ямар байна уу гэдгийг чинь модерн гэж нэрлэдэг шүү дээ. Тийм. За одоо ялангуяа шашны салбарт бол шашны төр төрх ямар сэдв тэнд ярьж гэнэ үү?
ямар хүмүүс тэнд одоо ажиллаж гэнэ үү? Шашин чинь тэр чигээрээ маш олон одоо ажилчдтай шүү дээ. Тэр ажилчдаа одоо лам гэдэг юм уу, хувраг гэдэг юм уу, юу гэдэг юм, марам гэдэг юм уу, хамб гэдэг юм уу, тийм үү? Сүүлд нэг 12 3 настай хүү бас хамб болцсон сууж ирсэн шүү дээ. Нэг айлын хүү. Одоо тэр богд 10 дугаар богд гэдэг байгаа тэр жоохон хүүг хараад гайхдаг шүү дээ. Одоо өөргөө өглөөний сорой болтол одоо юу хийдэг юм бол тэр хүүгийн дөр. Тэгээ одоо би бол боддоо шүү дээ. Орой одоо тэгэл гар утсаа залгаад тэгэл одоо баахан компьютер тоглодог баг та. Тий. Тэгээд одоо тэр чи одоо 12 3 та хүүгийн чи одоо тэгэл одоо компьютер тоглохгүй болохгүй. За тэгэл одоо гар утсаа залгалаа одоо айгүй бол порно үзчихсэн сууж байгаа шүү дээ, тий. Одоо тэгэл нэг юм хийж л дараа шүү дээ. Тэр чи нэг хөвгүү юм чинь илүү дутуу юм нь одоо тэгэл чичрэн шүү дээ, тий. Цочин хөдлөн тий. Огн олин одоо юу гэдэг нь тий. Тэр би гайхтیں۔ Тий. Тойроо нэг баахан хөгшөө хөгчүүд одоо тэр дотор одоо тэр одоо ямар шашин гэх юм гэдэггүй. За соёлын асуудал бид нар яриад тэгэхээр соёлтой хот болъё, соёлжил гэдэг. Тэр соёлтойс ямар ч хамаагүй байгаа шүү дээ Улаанбаатар болчих. Ингээд дүр төрхөө ингээд яриад ирэхээр ерөнхий яг одоо бид нар ямар байгаа байдал байна уу гэдэг чинь тагч ирэх гээд байгаа. Тэр чинь өөрөө бид нар яг үнэхээр сайн гаргаж ирэх юм бол үнэхээр сайн бүрэн нилээд ойролцоо гаргаж ирэх юм бол одоо хөдөөнизм ч гарч ирэх гээд байгаа. Бид нар ийм л шашныг ингэж л хүлээж авдаг хүмүүс, соёлыг бид нар ингэж л ойлгодог хүмүүс, улс төр гэдгийг бид нар ингэж л одоо хэрэгжүүлдэг хүмүүс, за шинжлэх ухааны мэдлэгийг бид нар тийм үү ингэж л үнэлдэг хүмүүс гэдэг ингээд бидний ерөнхий нэг хөдөөнизм гаргаад ирж шээ. Техник технологи болгох ийм л техник бид нар хэрэгэлдэг, хэрэг болдог. Тэгээ одоо жишээлбэл шалны халаалт ч гэдэг юм уу, нам даралт зуух ч гэдэг юм уу, одоо өвөл болвол халаалтын асуудал маш их байгаа шүү дээ. Тий. Пар байж байгаа л цорчдаг ч юм уу, эсвэл улс одоо туслаад эхэлчих ч юм уу. За урлагийн талаар бол та нар мэдж байгаа. Одоо саяхан энэ тэнд гадагшаа дотгошоо яваад дуудуулаад бүжиглээд ерөнхийдөө морин хуурлахт арж ирсэн шүү дээ. Бидний урлагийн ерөнхий төвдөх морол морин хуурихт ардаг, цохилон дуугихт дуулдаг. Тэгэхээр тэд нар нь бол нэг их өндөр түвшний хөгжмийн мэдлэг боловсрал нэг шаарддаггүй. Морин хурлыг бол ерөнхийдөө нэг сар зорлцоход бараг л тоглолцдог. За төгөлдөр хуурыг бол одоо тоглодог болох юм бол 10 жил хэрэгтэй. Тэгэхээр нэг сард сурчдаг хөгжим 10 жил сурдаг хөгжим хоёрт одоо том ялгаа биш шүү дээ. За одоо дуурийн дуучин шиг том актер хоолоогоор дуулдаг бол нэг бол одоо нэлээд хэрэгтэй олон жил хэрэг болох байх. Хүнсэнгийн за ийм яг одоогийн дүр төрхийг л модерн гэдэг байгаа. Бид нар бол ерөнхийдөө нэлээд эртнээс орчин үеийг л орчуулсан байхгүй юу? Ер нь орчин үе маань бидний байгаа энэ орчин ямар байдалд байна вэ? Гэд орчуулчихсан. Орчин үе. Яг одоогийнхороо байх. Яг одоогийнхороо байна гэдэг чинь орчин үе юм байхгүй юу? Яг бол орчин үе гэдэг үг чинь яг энэ орчинд яг л ийм байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл яг одоотойгоо хөл зэрэгцэх, мөр зэрэгцэх, алхаа гიშгэ зэрэгцэх. Яг одоотойгоо. Тийм. Жохон удаан алхах юм бол, жохон удах юм бол яг одоогоос хоцорчин. Яг одоогоос хоцорчин. Тэгэхээр яг одоотой яг орчин үетэй зэрэгцээд байна гэдэг чинь цаг үеийн хоцроогүй. Удахл юм бол тэнгэцгэл юм бол эргэлцгэл юм бол залхуурхал юм бол аргалах гэж сэргэлэнтэх гэж залилах гэж оролдох юм бол яг одоогоос хоцорчин. Орчин үеийн биш. За эндээс одоо хөдөөнизм гарч ирэх гээд байгаа биз?
Тэр орчин үеийн байх. Яг одоогоороо байх. Яг одоогоос зоригдохгүй байх. Бузарчихгүй байх. Тэгэхээр Монгол онд яг одоо юу зорхилж байна вэ? Хэн яг одоогийн ороо байна вэ? Хэн яг одоогоос бузарчихсан бэ? Бидний монголчууд бидний яг одоо орчин үе. Ингэж гарч ирнэ. За дахиад цааш нь бодоод ахаар нөгөө хөдөөний эзэмч гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр та нар миний лекцээс нэлээд одоо ажиглаж байгаа бах. Би түрүү хэлсэн 12 жил лекц уншсны дараа ерөнхийдөө Монголын философийн онол одоо гарч ирж байна. Энэ лекц маш их утгатай. Энэ 10 лекцээр ерөнхийдөө миний бүх ажлын дүгнэлт гарна. Ер нь ингээд дуусч байгаа. Миний одоо нэг 90 дуусч байгаа байхгүй юу? Нэг 12 жилийн хөдөлмөр ингээд энэгээр энэ 10 лекцээр дуусна. За намраас бол цоо шинээр эхэлнэ. Одоо би энэ одоо Москвад хуралд оролцоод байж штэ. Евразийн хуралд оролцоод байж штэ. Олон улсын. Тэгэхээр магадгүй намраас би Евраз геополитикийн философи руу ч орчих магадгүй. Ерөнхийдөө Монголын хөдөөний эзэм ингээд гарчиж байгаа. Гарчих учраас. Тэгээ би 10 лекцээр гарчих байх гэж бодоод байна. Хөдөөний эзэм олигтой гарч ирэхгүй бол би одоо үргэлжлэх байх. Философч хүн ч одоо нэг үргэлжил ингэж бодож, гаргалгаа гаргаж, дүнглэн түргэж алхамаар урагшлах гэж оролдсон шүү дээ. За ингээд ер нь одоо 12 жилийн өмнө 10 Монголд орчин үеийг өгүүлэгдэнэ гэдээ би номчилсан. Одоо нэгдгээс хэвлэлтээс гарна. Ерөнхийдөө 3 сард ном гарах байх. Тэгэхээр би яагаад 12 жилийн өмнө орчин үеийг өгүүлэгдэнэ гэж ном бичсэн бэ? Тэгэхээр тэр бол яг нэг Германаас хүрээд ирсэн. 1-2 жил философик гэж нэлээд оролцсон. Би ч нөгөө физик техникийн хөрөлнгөөс шинжлэх ухааны физикийн хөрөлнгөөс явсан учраас буцаад физикийн хөрөлнг рүү орох гэсэн ерөнхийдөө шинжлэх ухааны академи ерөөс бүр ингээд зүгээр нөл мухавсаг болчихсон байсан. Юу мэдлэгтэй ямар ч хамаагүй. Лам нартаа нийлж хурал хийгээл. Цаг үе юм биш. Тэгэхээр за тэр үеийн академи ерөнхийлөгчөөс баяртай. Би одоо та нартай ойлгохыг хүсэхгүй нэг өрөөнөөс нь хаяа гараа явжсэн. Би ч одоо нэг юу хөдөлчих юм бол тэгээд яан штэ. Хэцүү байдалд оруулна штэ. Тэгэл яг мууис руу бас философийн багш болох гэж тийшээ үзсэн. Тэгсэн чинь тэнд чинь нөгөө философийн ном гэдэг бүр нөгөө социализмын үед Орос хэлнээс орчуулсан 100 гаруй 200 гаруй хураалттай ном. Тэдрийг намайг очсон чинь философийн муусын философийн техникийн. За чи одоо Монгол номнуудаа л одоо их сайн уншиж одоо Монгол философитойгоо л их танилцсан шүү дээ. Чи ч одоо Монгол хэл мэл муу үсттэй. Германаас ирсэн одоо юу нөгөө алс газар явж эрдэм сурж ирнэ гэдэг шүлэгчин бол худлаа шүлэг шүү дээ. Тий. Алс газар яваад эрдэм ном юм сураад ирсэн чинь тэргүй чи яа тий. Тэр чи юу юм? Монгол гэдэг чи өөр. Монголоор ярина шүү. Тий. Тэгэхээр ерөнхийдөө гадагш явах ямар шаардлагагүй шүү дээ. Алс газар яваад эрдэм ном сураад баттай уцаад ирсэн чинь тэр шиг хэрэггүй юм байхгүй гэж шүү дээ. Хоёр докторийн зэрэгтэй ирлээ шүү дээ чи. Физик, техник, философи. Тэрвэр чи яах юм гэж шүү дээ. Тэгээд за энэ яста энэ бүх юм ерөөс яг бүтэхгүй юм байна. Эдгээр яг бүтэхгүй ерөөсөө. Яг муйсыг биш шинжлэх ухааны академиг ингээд
Дараа нь Моисийг зав хэлье гэдэг. Тэгээд би чинь яа ботсон баг. Тэгээд би чад улс төрийн юм ороод ирсэн баг. Нам зам болоод 12 онд нэр мэр дэвшин тэр гэл наваа гэж. Вэ би нэр мэр дэвшихгүй. Яг нөгөө нэг хаа газар нэг дүүрэг мүрэг чинь тэр үе чинь бэ Скватер дүүрэгтэй лөө нэр дэвшиг гэдэг чийсэн. Тэгсэн чи хойшоогоо 7 бодлоос хойшоогоо Скватер дүүрэг чинь ингээд үргэлж ичтэй шүү дээ. Хашаатаа айлууч ингээд уул даваад явчихдээ шүү дээ. Ингээд долгиолол явчихдээ шүү дээ. Тэг. Тийшээ очиж сонгогчтой болцснаа. Тэгсэн чинь бүр ачаач юм болсон. Манай энд одоо 2 хогны машин бэлгэлж. Тэгэл манай энэ хавийнхан танд зүгээр бат энэ. Ийшээ нэг херон зам байгаа тэрийг та засмал болгочих. За тэгэл манай энэ хавийнхан танд бат бүгдээрээ өгöd. Би ч бүр шоконд орчихгүй ч одоо юу вэ? Амар улсаар том юм ярих гэдэг. 2 докторын зүрхтээ ороод ирсэн чинь байхгүй. Хогийн машин яваа хүнээ засмал зам яриад гэсэн. Тэгэхээр би за болоо гэсэн. Би арайч штэ тийм. Тэр өдөр чинь нөгөө мөнгө би ч нөгөө их мөнгө хулгайлаагүй чинь ямар мөнгөөрөө хогны машин авч ирэх юм бэ гэж. Өөрийнхөө байр хоол хувцсныхаа мөнгөийг л төлж авах чинь. Тэгээд ер нь энэ улс төр гэдэг чинь ерөөсөө над шиг хүний ажил биш юм бай. Гэсэн штэ. Хамгийн томд нь байлаа штэ тэр үед чинь. Би чи хамгийн том дээр натсан байхгүй юу? Тий. Шинжлэх ухааны академиг ардаа орхиод, Моисийг ардаа орхиод. Тэгээд хамгийн том дээр нь очлоо штэ. Ахлам дээр очлоо штэ. Тэгэл том улс төр гэдэг болсон чинь нөгөөдөг чинь ахлам биш. Дүүл ам болж таарад. Тэгээд за энэ бүр бүтэхгүй юм байна. Яшиг зүгээр. Тэгээ 12 оны сонгуул тэргүүрээ өнгөрөөл. Ерөнхийдөө за яшиг философи. Яг л одоо дэлхийн тийм үү одоо Грек, Европ, Энтхэг, Хятад, Перс за энэ ард түмнүүдийн 2500 жилийн өмнө 3000 жилийн өмнө ямар философчтой байсан. Тэд нар анх юу хийсэн? Яг л тэр шиг л Монголын одоо философч болно. Тийм. Монголын Күнз, Монголын Будда, Монголын Сократ, Монголын Заратустра болно. Ингээд шууд 2012 оны намар Моисийн 1-р байрыг том заадаг төрөсөлж ягаад 2 цаг төрөслийг лекц зарлчихсан. Хүн болгон тэр үед нан таны лекцэнд хинч хэрэггүй. Шууд та одоо ингээл хүмүүст ингээд зарлаад хинч ирэхгүй. Таны хүн танихгүй. Тий. Тэрний оронд та боловсролын яамны за сайд нь ч тань дээр ирэхгүй баг. Олгоц цай дээр нь ороод гой. Лекцийг минь зарлж өгöd. Ингээ нээлтэнд минь лекцийг минь нээж өгöd. Арт түмнийг ингэж урайлан дуудаад тэгээд боловсролын яамны боловсролын дэд сайдаар төрөө ярьж байгаад хажуудаа тэр хүнийг дагаж явж байгаад тэгээд та лекц зарлах юм бол хүмүүс ирнэ гэсэн. Тэгэхээр би нөгөө ах биш нөгөө дүүл амаа мэдэх юм чи. За энэ улс төрийн яамны сайд байд балаа юм дотор юу гэж очиж тэр миний лекцийг нэгээд өгч. Тэгж одоо тэгж доош орж болохгүй шүү дээ. Дотороо тэгэл тийм ч юм байхгүй гэчихэд гаднаа ойлгомжтой болж ийн гэчихэд тэр лекц зарлаад тэг хүмүүс үлдэрсэн. Тэгэл өөдөн хаалган дээр нь тасвартай шууд тасвар аваад мөнгө төлөөл орж ирэл тэгээ заалан суучихсан. Тэгэл окей болж ийн. Тэгэл тэр үед чинь би чинь цоврал 25 лекц уншижсэн шүү дээ. 10 биш 25. Өөр хавар хүртэл.
25 лекц гэж зарласан чи хүн амтан бүр өө ёстой нэр наадахчаад байна. Та нэрэ хөрхий гаднаас ирээд нэрэ юм мэдэхгүй байна да. Зайлвал хөрхий. Яасан ч гинэ өмбтэй. Монголчууд 25 лекцэн суун таны философийн лекцэн философч гэж үгээ мэдэхгүй байл. Би ч яах вэ? Угийн гүргэр багын зөрүүд юм чи. Өөрөөрөө л хусан шүү дээ чи. Ахаа гэж жагаад өөрөөрөө хусаж байгаа юм чи. Тэгин гэж жагаад нөгөө тишээ явдаг байгаа шүү дээ. Тэгээд ийм лекц уншиж эхэлсэн. За тэгээд яг энэ 10 Монголд орчин үеийг өгүүлэгдэн номыг би яагаад бичсэн гэвэл нөгөө 2012 онд нөгөө улс нөгөө нэр дэвших. Гэхдээ би чинь нөгөө шууд дүүргээр явж нэр дэвшээгүй. Намаас листний ихэнд тавиулж гарч орж ирж гэж оролцсон байхгүй юу. Тэгээ ер нь улс төр хийх юм бол бас нэг номууд бичсэн байх хэвээр. Тэгээ номтой байх хэвээр. Тэгжээж одоо өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй байж ич улс төр хийнэ үгээс биш. Зүгээр одоо гадуур сайхан дүр хэсгээд яваад улс төр хийх бол би тэтгэл төрөж чадахгүй. Би мөрийн хөтөлбөрөөр юу ч хийж чадахгүй. Мөрийн хөтөлбөрөөр гаргаад дараа нь мөрийн хөтөлбөрөөр биелүүлэхийн төлөө улс төр хийн штэ. Тэрс улс төр гэдэг чинь зүгээр ингээд хаа тэр аймагт нэр дэвшнэ. Манай аавын нутаг юм байгаа гэсэн одоо явж иж болохгүй шүү дээ. Хөө айданд гурил удаа өөрийнхөө зурагтай цайны аяг, өөрийнхөө зурагтай цаг маг энэ тийм үү. Хараасан шиг. Одоо энэ хаврын 6 сарын сонгуулиар одоо цаадуулч ирнэ. Юу тараах вэ? Тэгээд энэ 10 Монголд орчин үе гэдэг одоо номыг бичээлаа. Яг хурж ирээл нөгөө философчийн үдээр Монгол орноо харж байгаа шүү дээ. Эргэн тойрноо хараад эдгээр юу ярьж байна? Эдний өнгө төрх яг одоо ямар байна вэ? Тэгсэн чинь яг одоо нь гарч ирдэг үү? Тэр одоо яг ямар юм бэ гэдг нь ерөөсөй гарч ирэхгүй. Аюу хэцүү байсан. Тийм. Ерөөсөй ямар нэгэн хэлбэр дүрс форм хэлбэр дүрс ийм юм байна. Одоо бөөрийнхий бол бөөрийнхий, дугуй бол дугуй, эсвэл дөрвөлжин бол дөрвөлжин, тийм үү? Автгаа бол автгаа одоо юу гэдэг? Тийм нэг хэлбэртэй бол одоо тэрэн дээр чи хүн чинь ингээд төвлөрөөд ажиллаж болно шүү дээ. Тэгсэн чинь ерөөсө бөөрийнхий ч биш, дөрвөлжин ч биш, автгаа ч биш. Тийм. Яасан ч яатны. Яасан ч авахтай гэсэн нөхдөд байж байгаа юм чи. Гүн чи одоо нэг бол ийм, нэг бол тийшээ, нэг бол дээшээ, нэг бол баруун тишээ визтэй гэсэн чи. Тийм байхгүй шүү дээ. Юу яриад байгаа. Тэгээд 10 Монголд орчин өгүүлэгдэн гэдэг номоо бичижсэн. Тийм. Маш хурдан бичсэн. Ерөнхийдөө толгойд орж ирээд тэгэл ялцлах компьютер дээр бичээл. Тэгээд тухайн үед хэлүүлчихсэн. Тэгээд яг энэ ном ерөнхийдөө тухайн үед би одоо яг ярьж исэн яг ажиглаад тэгээд гаргаад дүгнэлт хийгээд явж бичсэн ном маань өнөөдөр хүн амтан эргүүлж 12 жилийн дараа миний номыг эргүүлж штэ. Гэхдээ энэ чи таач одоо яг л өнөөдөр биччихсэн байж штэ. Энэ номоо хэвлүүлээч. Тэгэхээр одоо 12 жилийн дотор тийм үү? Сонирхолтой байгаа биз? Тэгэхээр нөгөө талдаа нэлээд философийн ном учраас бас чгүй тийм байх ёстой. Ер нь бол бид нар бол ямар ч асуудалгүйгээр Платон, Аристотель ч гэдэг юм уу, Кунц ч гэдэг юм уу, Дао ч гэдэг юм уу, аль 3000 жилийн өмнөх хүмүүсийг яриад эдний ном замыг яриад байгаа шүү дээ. За одоо тэгэл барууны одоо хэн байдгийг Хегел, Кант ч байд юм уу, Декарт ч байд юм уу, тэд чинь бас л 3-400 жилийн өмнөх хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн номыг болохоор ямар ч асуудалгүй яриад байгаа шүү дээ. Тэгэхээр 12 жилийн өмнөх ном бол ямар ч асуудалгүй байх нь ойлгомжтой үстэй тий. Одоо Достоевский, Толстой гэдэг чинь бас 100-200 жилийн төгтөн нөхдөд байгаа шүү. Сүмглээ өнөөдөр номыг уншаад ямар гой ном бэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө альва нэг ном онлайн төвшөнд өөрөөсөө дотроосоо тэгээд мэдж чадаж бичсэн номнууд бол
хоцрогдно гэж байхгүй л дээ. Тийм. Ардгүй дахиад нэг 12 жилийн дараа 10 Монголд орчин үеийн өгүүлэгдэнэ гэдэг номыг дахиад нэг унших юмсан гэдэг хүмүүс сууж байх. Тэр үед нь би байх ч юм уу ч юу. Тийм. Одоо ч нэг байхгүй чи одоо бас асуудалтай болоод байна шүү дээ. Тэгээ тухайн үеийн тэр номын тэр агуулга маань бол нэг иймэрхүү агуулгууд байсан. Би тэрийг та нарт бас жоохон танилцуулъя гэж бодож байна. Ер нь бол яг одоо энэ 10 Монголын асуудал гэдгийг бид тэр үед гаргаж ирж ирсэн. Ерөнхийдөө би тухайн үед бол ингээд би бодоод за ямар ч байсан 10 Монгол байна. За Өвөр Монгол байна. За Хойтолд Бурят Монгол байна. Тэгэхээр Бурятууд одоо бас Монгол гэхгүй байгаамаа. Бид нар Бурят үндэстэн гэдэг байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээд Монгол үндэстэн гэж ярих боломжгүй байх чинь Бурят үндэстэн ярих гэдэг бол арай л эрт байгаа юм л да. Тэгээд яг казак руу яваад орохоор бол яг казакууд казак үндэстэн гэж арай болох байх. Яг бол цаана нь Казахстан байгаа учраас бие даасан улс учраас. Гэхдээ Баян өлгийн казакууд бол ер нь тэнтгэл хүмүүс юм билээ дээ. Тэр Чавлсангийн үед наашигаа орж ирсэн тэр бол зөвхөн худлаа үлгэр юм бэл. Яг цөөхөн хүмүүс ирсэн байх. Ер нь бол Баян өлгийн тэр нутаг бол яг л казакуудын нутаг юм билээ. Бид энэ чи одоо хэд очтоо шүү дээ. Тэр ууланд тэр мөргөдөө нисгэж байгаа тэр цас өндөр уул тэдний ховцос өмссөн тэр цас дуулантаа тэр тохирж байгаа таарч байгаа бүр гайхамшигтай байдаг шүү дээ. Тэр тэнгээл хүмүүс юм шиг. Олон зуун жилийн өмнөөс л тэр казако тэр Баян өлгөдөө байсан баг. За тэр бол нэг хэрэг. Тэгээ ингээд би ерөнхийдөө 10 Монгол гэдгийг гаргаж ирэх гэж оролдсон байхгүй юу? Яг энэ газар нутгт дээр байгаа. Бид. За ямар яг асуудалтай ингээд. За энэ асуудал руу нэлээд орсон. За дараа нь би ер нь бол манай энэ тухайн үед 12 оны үед би ер нь бол иргэний нийгэм биш юм байна гэдэг рүү орсон. Яг бол ерөөс иргэн хүн харагдахгүй байсан. Тийм бүгд л одоо нутаг ус ярьсан, ээж аав гэр ороо ярьсан. Тэр үхэн тэндээ ямар ч нэг нийгэм рүү гарч ирээд нийгмийн иргэн шиг тийм иргэний ямар нэгэн шинж төрхөөс ажиглахдаггүй байсан. Бүгд дандаа нутгаа ярьдаг. Аль аймаг, аль нутаг. Одоо иргэн хүнд аль нутаг төрсөн ямар ч хамаагүй байх ёстой шүү дээ. Тийм. Ер нь хинт хаан төрсөн ямар хамаатай юм. Ямар өөрөө сонгосон биш. Тийм. За ингээд за энэ бол иргэний нэгэн биш юм байна. Иргэнтэй ямар ч хамаагүй юм байна. Иргэн байхгүй юм байна. Яг уу тооллогоор хүн амын тооллогоор хамрагдаад тэгээд нэг үнэлэхтэй болж байгаа шүү дээ бид нар чинь. Тэрүүгээрээ бол яг уу тооллогын дүнгээр бол бид нар иргэн гэсэн тийм нэр ингээд зүгээр ингээд цаавгаар наачж байгаа байхгүй юу. Тэрнээс яг оюуны төвшөнд би даасан өөрөөрөө авч явах субъект гэж ярьдаг тийм иргэн болвол ёстой биш юм байна. За тэр нэлээд ажиглагдсан. Дараа нь би ингээд бас дараагийн ажиглалтуудаа хийжээд л ерөнхийдөө энэ мораль гэдэг юм бол манад бол байхгүй юм байна. Тийм ямар нэгэн одоо ёс суртахууны үнэр юус байхгүй юм байна. Энэ маш дутагдaltaй юм байна. Зүгээр яг жоохон ёс суртахуунтай байгаа нь бол бас л нөгөө нутгийнхандаа ч юм уу ээж авдаа ч юм уу эхнэр хүүхэдтэй ч юм уу ойр орчмынхаа тэр нэг хэдэн хүмүүстэй л моралтай болохоос биш тэрийгэ даваад морал нь зогсчдөг. Автобус дотор морал зогсчдөг. Годомжаар явж байхдаа морал зогсчдөг. Ямар нэгэн ажил хөдөлмөр хийхээрээ мэргэжлийн ажил хийхээрээ морал нь зогсчдөг. Тэгээд ойроор дотныхоо найз нөхөд юу байдгийг тэдрийг харахаар ингээд инээдэг. За ямар ч гэсэн моралын дутагдaltaй юм байна. Морал гэдэг нь яг ерөнхийдөө ёс суртахуун яваад байгаа шүү дээ. Ёс суртахуун гэдэг чинь ер нь юм нэг зөв байх ёстой. Болж игэл сайн байх ёстой. Тэр сайн байхад нь би ямар нэгэн байдлаар нөлөөлчдөг ч юм уу. Муутгах. Хизээч муутгахгүй. Дордуулахгүй. Юм нэг зөв байх. Энд мэдэн шүү дээ. Ер нь бол
Зөв бурууг бол хүн болгон мэдж байгаа, дотор нь явж байгаа шүү дээ. Гэхдээ хизээш тэрийг гадагшаа гаргаж хэрэгэлдэг үү? Зөвхөн дотор нь л явж байгаа. Тийм. Ингэж болохгүй л дээ гэж явждаг. Гадагшаага тэрийг хизээш хэлэхгүй. Тэрийг үйл хэрэг хизээш болгохгүй. Тэр нэг яваад ах шиг. Тэгээд тэрний дутагдал байсан. За дараа нь 12 жилийн өмнө далд ухамсар гэж нэг буухай нэрлэгээ яваад байгаа. Та нар бүгдээрээ мэдж байгаа. Хүний далд ухамсар тэлдэг, далд ухамсар гэж яриад байна шүү дээ. Одоо цаагуурч одоо бүр хэтэрчлээ шүү дээ далд ухамсар. Энэ чинь ухамсартай ямар ч хамаагүй гэдэг би одоо олон жил хэлж байгаа. Тэгээ одоо яах вэ тэгээд 12 жилийн дараа тэгээд дахиад хэлье. Ерөнхийдөө хүний ухаан л яриад байгаа. Энийг л яриад байгаа. Энэ дотор бидний далд ухаан гэдэг маань онолчд ер нь хүнд бол хүний тархинд хүний ухааныг бол 3 хэсэгт хувааж байгаа шүү дээ. Тийм. Нэг нь бол дээд ухаан, сүрхий ухаан. Бидний айгуу тэр сүрхий юм үдсэн, суссан, мэдсэн тэр бүгдүүд дунд талд нь болохоор яг би өөрөө яг миний одоогийн байгаа ухаарад явж байгаа ухаан маань дараагийн 3 дахь ухаан маань бол ерөнхийдөө миний өнгөрснөд хадгалагдчихсан байгаа. Тэр ухаан. Хүүхэд нас байна уу? Айсан, ийсэн, дурлсан, цочсон, тийм орилсон, чарлсан, уйлсан, унтсан одоо юу байдгийг. Тэр бүх маань хадгалагдчихсан байж байгаа тэр ухаан. Зарим үед ингэ сэрдэг. Тэр лүгээ орж юм хүн санах гэж оролддог. Тэр далд ухаанаа 3 дахь ухаан маань зарим үед бидрийг шанааддаг. Тэгэхээр энэ шанааддаг тэр 3 дахь ухаан бүх юм цуглагдсан, хадгалагдчихсан байгаа ухаан. Энэ тад миний юм мэдэж сурсан сүрхий ухаан уул энийг өдөртөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэгж чадах юм бол би энэ хоёрынхоо аль альнийх нь одоо зохицуулагч нь болчихж байгаа байхгүй юу? Тэгээд зохицуулагч маань миний өөрийн яг одоогийн ухаан. Тэгээд надаас нэг сэтгүүлч саруул ухаан гэж юу вэ гэж асуугаад ирсэн. Саруул ухаантай монголч шиг. Тэгээд саруул ухаан гэдэг бол хүн ухаан алдаа унчлаа. Газрыг наалгадлаа. Хөөе. Нөгөөт ингээд сэрлээ. Тэгвэл заашгүй. Заасан сэрчлээ. Ухаан саруулах шиг байна. Тэгэл болоо. Саруул ухаан гэдэг бол ухаалтаа унтсан нэг алгадж байгаа сэрээгээд тэгээд ухаан саруулах шиг байна. Амаг таниад ийлээ. Тэгэл болоо. Тэгэхээр тэр ухаан саруул ухаан ярьдаг хүмүүс бол ямар ч байсан хүнийг таньдаг. Мөн байна гэж хэлждэг. За ийм одоо далд ухаан гэдэг имийг зүгээр далд ухамсар гэж яриад байгаа байхгүй. Тэгээ юу яриад байгаа юм? Далд ухамсар тэгдэг гэж байгаа байхгүй. За далд ухамсар нэг юм байх шиг байгаа тэр хаа нэг газар. Өөрийнх нь энэ дотор бол биш. За тэгээд бүх сэтгэл судлал, бүх шар хад, бүх одоо энэ фэйсбүүкээр та нар мэдж байгаа залуухан сэтгэл судлаачд сэтгэлийн зүйн зөвлөгөө өгдөг. За тэгэл одоо цаана нөгөө коуч одоо өчнөө нөхдөд байгаа шүү дээ. Өөрснөө жинхэнэ асуудалтай. Тэгсэн мэтлээ хүнд зөвлөгөө өгдөг. За тэр тухайн нэлээд одоо биччихлээ. 12 жилийн өмнө. За 12 жилийн өмнө хөөсүүдийн ялгаа нэлээд бичсэн. Ер нь бол эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг Монгол нийгэм би ажиллаж хэлсэн. Ер нь яг эрэгтэй хүн яг ямар байна вэ? Яг эмэгтэй хүн нь яг ямар байна? Тийм хэрэг эмэгтэйлэг үү? Эсвэл аюу эрэгтэйлэг үү? Эрчүүд нь хэрэг эрэгтэйлэг үү? Эсвэл илүү их эмэгтэйлэг байна уу? Уйлж унжаал, гомдоол, алга болоод гинт гарч ирээ. Эмэгтэйчүүд нь хэрэг эмэгтэйлэг байна уу? Өмссөн хувцас, бие авч явж байгаа, хэлж ярьж байгаа үг, хүнлүү харж байгаа харц, тийм үү? Тэр нь хэрэг эмэгтэйлэг үү? Эсвэл бол амар бадрун эрэгтэйлэг үү? Ачаач хүнлүү хараад амар үгнүүд амнаас нь гараад гаргалж хүн барьж авчихгүй л. Тэгээ энэ эрэгтэй эмэгтэйгийн ямар нэгэн зааг байна уу? Ер нь бол эрэгтэй хүнийг ийм юм хийдэг, ийм ажил хийдэг.
ийм авиац чадвартай, ийм онцлогтой. Эмэгтэй хүн бол ийм авиац чадвартай, ийм онцлогтой. Ер нь тэргээл хийх тэндэл байвал зүгээр дээ гэсэн ийм эрэгтэй эмэгтэйгийн зааг ерөөсөө байхгүйсэн байхгүй. Эмэгтэй хүн шиг шиг эмэгтэйчүүд нь эрэгтэй хүн юм шиг ингээд ямар зааг баг. Бид нар ч одоо хятад руу юм уу? Одоо би энэ Оросд харж ш. Эрэгтэй эмэгтэй хүний асар том заагтай. Эрэгтэйлэг, эрэгтэй хүний ажилтай, зоригтой, шидэмгий, луухан, мэдэж ярьдаг, чадаж хийдэг. Эмэгтэйчүүд нь бол би бол энэ хэсэгтэй л мэднэ, энийг л чадна, эндэл байна. Эндээсээ би нэг альж эрэгтэй хүнтэй тэрсэлдээд арсалтаад шаардлагагүй. Харин хүн сайхан хандаад яриад бие зүү аваад явчихвал эмэгтэй хүн болоо гэсэн. Энэ тэр юунд ингээд энэ Оросд ажиглагдаад байгаа байхгүй. Би ч одоо нэг хэсэг бас хятад оюутнуудад сая тех зорлоо ш. Тэр нөгөө CD сургууль намайг дуудаад эднэрт энэ харилцааны соёл, урлагийн философи янз бүрийн лекц орж өгөөч гэж гуйгаа тэгээ би очиж нэг лекц орж ирсэн. Хятад оюутнууд эрэгтэй эмэгтэй оюутнууд ингээд ерөөсөө бие авч явж байгаагаар шууд ялгадаад эмэгтэйчүүд нь бүр яг л тийм эмэгтэй үний яг л тэр юугаараа дуу цөөхөн цөөтэй аяархан аюул сүрхий. Эрэгтэйчүүд нь болохоор жоохон эрэгтэйлэг тийм инээсэн хөгсөн гэсэн. Тэгтэл үдээс хойш нь хагас сайн дээр эрэгтэй оюутнууд орж ирдэг гэсэн. Үгүй юу Монгол оюутнууд орж ирдэг гэсэн. Тэр чинь Монгол оюутнууд лекц уншив. Тэр Монгол оюутнууд лекц уншаар маш их сонь. Тийм. Эмэгтэйчүүд нь эрэгтэй оюутнууд нь мэдээж чах шиг удирдах чах шиг сонь. Тэгээд ингээд эрэгтэй эмэгтэй хүний ялгаа болвол ер нь бол Монгол оронд бол хүйсийн энэ ялгаа бол маш их ийм холилдоод орооцолчихсон юм байна. Ер нь бол эмэгтэйчүүд нь эрхэн шиг байхаас өөр аргагүй болчихсон юм байна. Эрэгчээчүүд нь нэг тийм ажил хөдөлмөр хийхгүй одоо маа нийгэм чинь ер нь тэгэл сая одоо цагаан сараар харсан шүү дээ бид нар. Ер нь цагаан сарыг бол ажилгүй ирчүүд л тэмдэглэлээ шүү дээ. Тий. Гэр орондоо ч юм уу, гадаанаа ч юм уу, тийм үү? Завгүй биш тийм ирчүүд. Маш их завгүй ажилтаа ирчүүд бол юу тэр цагаан сараар айл майл гэж зүгээр явж явах зүгээр энэ 2 3 хоногт нь нэг жоохон амраад жоохон унтаад авъя. Жоохон нэг ажил амжирлаад авъя гэж шүү дээ. Тий. Ямар ч их ажилгүй хармаанда мөнгөтэй хаанаас ч тийм мөнгөтэй болцсон. Тийм нөхдөлөл хэд хоног ингээл айлсаа л явлаа шүү дээ. Цагаан сар бол ер нь ажилгүй хүмүүсийн баяр юм биш. За хурдан гишүүд бол тэр дөрвөө ажилгүй шүү дээ. Бид нар хийгээд байгаа юм байхгүй шүү. Тэрд 8 цагийн ажил байхгүй шүү дээ хурдан гишүүнд. Тэд нар бол мэдээж гадуур тэнэг нь. За бөхчүүд бол тэр дөрвөө мэдээж. Тэг хэдэн сардаа нэг ноцолдоод мөнгө авчдаг. Тэг өөр хийгэн байхгүй. Тэд нар бол мэдээж. За ламнар тэр дөрвөө өглөөнөөс орой хортол хүн залхил ажил хийдэг юм чи тэд нар бол яг уу тэгэл цагаан сараар баахан хүн залхилаа үз. За дуучид яг яваал нэг баахан дуулаа үз. Дуулах чинь ямар хөдөлмөр биш шүү дээ. Чөлөөт цагийн л юм шүү дээ дуулах чинь. Дуудвал төгжимч чинь юм чөлөөт цагийн юмнууд шүү дээ. Тэр нь манайд бүр ингээд өндөр дүнлэгдээд бүр мэрэгчлийн төрийн улсын дуучин төрийн морин хоорч очиж шүү дээ. Тийм. Чөлөөт цагийн юмаа бид нар дээрэд тавьсан. Яг хийж хөдөлмөрлөх юм ингээд устчихсан. За ингээд манад бол ер нь маш их асуудалтай юм байна гэдэг нь 2012 онд ажиглагдчихсан байна. За ингээд 10 Монголд орчин үеийг үлдэнэгээд намаа одоо бичиж сууж байна. За соён гэгэрэл ер нь яасыг хэрэгтэй орон бэ гэдгийг би бас харсан тэр үед. Ямаас ч бол яг та юунууд бол тухайн үед бол соён гэгэрэл гэхээр энэ ламнарыг соён гэгэрэл бичдэг гэсэн байна. Одоо маш ч гэдэг юм шүү дээ. Янз бүрийн том ламнараа их соён гэгэрүүлэгч гэж нэрлэдэг юм шүү дээ. Тийм. Уулын соён гэгэрэл гэдэг чинь enlightenment гэдэг үгийг орчуулга шүү дээ. Тэр enlightenment гэдэг үг орчуулга нь ястаа ламтай ямар ч хамаагүй байхгүй юу?
мухар үсгтэй ямар ч хамаагүй. Enlightenment гэдэг юмыг мэдэж аваад мэдээд авчлаа. Асуусаар байгаад, суралцсаар байгаад мэдээд авсан шүү. Тэр л явж байгаа шүү. Зөв бүрөө сайн муу одоо буруу ойлгож явсан, буруу хүлээж авсан тэр бүгдтэй эргэлцээр байгаад, шалгасаар байгаад, өөрөө өөртөөгөө ажилсаар байгаад тэгээд нэг өдөр орж ирэх тэр чинь тэр байсан байж шүү. Уул нь маш их гоё юу байгаа. Энэ бол яг нэг тийм лам нар одоо ярам найрагчлын тэргээл байж шүү. Одоо бараг тэд чинь философи ном бичих явжлаа шүү. Философч болсон байл шүү. Нэг өгөн бай. Философч болсон байл. Үгүй одоо гадуур гэсэн бүгдээрээ философч болсон байлээ. Тийм гадуур ч яг би ч одоо юу гэлээ Москвад сууж байгаа шүү. Тэрийг мартчихсан байл шүү. Уламатад байгаа юм шиг. За ийм ингээд 10 Монгол одоо орчин үе гэдэг өгүүлэгдэнэ гэдэг номоо болоод ерөөдөө 12 жилийн өмнө бичсэн. Тэгээд яг тэр номноос би ер нь нэг нь би одоо хэрвээ би улс төр хийвэл ийм юм хийндэ, ийм шүмжилттэй харагдаж байна. Энийг засаж янзлантаа гэсэн мөрийн хөтөлбөр хэлсэн учраас ном өөрөө цаашаага одоо багш нэг философийн шүмж байлаа шүү дээ тэр ном чинь. Цаашаага ер нь одоо цаашид бид нар ямар нэгэн түүхтэй болох ёстой. Түүхгүйгээр юусэн явахгүй юм байна. Гэхдээ тэр түүх маань бол 1921 оноос нааш л нэн шин түүх байна уу гэхээс биш 21 оноос өмнөх бол түүхтэй ямар ч хамаагүй гэж одоо бас номоо одоо биччихсэн. Ийм нарийн асуудлууд чинь 12 жилийн өмнө миний номд ингэж бичигдчихсэн байхгүй. Тэгээ яг ерөнхийдөө номын энэ агуулга бол яг одоо энэ бичсэн агуулгууд бол байгаа. Тэгээ энийг ингэж задлаад заримд ингээд зураг оруулаад нэлээд тийм бас нэг дажгүй ном гаргах гэж одоо оролдож ирсэн. 40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хин ч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номч байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч цоглоо явж байгаа хүчж байгаа шүү. Хайр бол шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэлсэн шүү дээ. Тэгэл зодон болно шүү дээ. Найрыг гартаа авдаг болж байгаа бол тэгэл тийм болно шүү дээ. Зовж chargаж байхгүй. Энд чарахгүй гэж зовхгүй. Шинэ хүн jarang агшдаг зов. Ер нь болж өгөө сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тарих тавиулах хэрэгтэй байхгүй. Тарих амардаг байхгүй. Муухай юм бодлоо тарих амардаг. Хороод байгаа хүмүүс эрэгтэй хүмүүс хачаа хачин байж болно. Хамаагүй өөрөө дотроо сайн сайхан бодоод явчих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлчихсэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал. За эргчлөө гэдэг чинь байж шүү дээ. Эхлээд байж шүү дээ. Хүн урагшаага эргчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголд одоо битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөл байгаа шүү дээ бөмбөрдөг. Зан заншлаас хурдас ирсэн орчихгүй шүү. Орчин үед зан заншлаа гэдэггүй. Яг зан заншил чинь нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресс гэсэн. Стресс бол тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нэг ном уншдаг учраас тархин өрөхөдөө өгчдөг. Яг хөрхөн ихэс төрсэн биенүүд л халтаад байдаг. Тэ хөрхөн өндөр өгтөд бизнес ашгүй. Тэгээ асуудал боловсролтой болох эрх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садны дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа гайтай байдаг шүү. За тэгэл энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хоорондын дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг буруу хөрлөд идэг л та. Тийм эрдэмтэн энэ төр гэдэг л та. Өгвөл тэ эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Цэцэн мөргөн. Юмыг тааруулах тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зуртаагаад байдгүй. Яг хэцүү учраас.
Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшөндөх тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгээд одоо нөгөө тэнгэр дэвшний эдгээр байгаа шүү дээ. Тэгээ ганц хоёр асуудлуудыг бас ярив. Зүгээр би тэр яагаад тэр Ар Монгол асуудалтай байна вэ гэдэг бол энэ республик гэдэг үг манад одоо маш их буруу хэрэглэгдэж байна. Яг бүгд найрамдах улс гэдэг байгаа байхгүй юу? Яг бүгд найрамдах улс гэдэг маань бол ерөнхийдөө энэ юуг бол республикаг ерөнхийдөө анх хятад орчуулгын шууд аваад хэрэгэлсэн юм шиг байл. Ер нь бол бид нар одоо ингээд Ар Монгол гэж бид нар ингээд яриад байна шүү дээ. Одоо бидний одоо энэ газар нутаг биш шүү дээ. Бид нар чи Ар Монгол гэж байгаа шүү дээ. Заримдаа одоо тухайн үедээ гадаад монголч гэж хэлсэн. Ер нь бол биднийг бол хятад Орос хоёр бол яаж игээд нэг бие даасан улс болох гээд хэл мэл бүх юм ингээл одоо засаж янзлаад газрын зураг зураад за энэс цааш танаа хэл энэс нааш манаа хэл ойлгож байгаа үз тий. Авыг өвл бид нар дуртай цагтаа авчихна. Тэрийг та нар ойлгоорой. Ингэж өгж жагаад та нар хань баярлаарай. Тий. Тэрнээс биш бид нар өнөөдөр манай тэрийг газрыг авцсан, манай энэ газрыг авчих гэдэг бол хөрхий амар өрөвдөлттэй байхгүй юу? Тэсээ тэргөө 1949 оноос хүчтэй л эзэлдэг байсан байхгүй юу? Тийм учраас Герман чинь 1947 онд Орос руу наашгаа дайрдаг чинь эзлэх гэж хэлсэн байхгүй юу? Эзэлчлээ тэгэл Германы нутаг. Одоо дараа нь Оросууд тийч нэмж орилж гашгараад хэрэггүй. Тий. Эзлээл бол эзлээ. Тийм. Ерөөсөө тийм. Одоо ч гэсэн тэгэхээр тэр хятадаас л авсан юм шүү. Ер нь бол бидний анхны одоо ингээд Монгол гэдэг одоо Ар Монгол гэдэг тийм үү? Монгол гэж би нэг том юм ярихгүй шүү. Ар Монгол маань бол ерөнхийдөө гурван том одоо мэдлэгийн эренг дамжсан байгаа шүү дээ. Тэгэхэд бол Ар Монголын номтой ном ярьдаг бичиг үсгтэй сүрхий хүмүүс нь бол хятад хэлээр явж ирсэн. Анзаар явж ирсэн. Ээж нь явж сурдаг ч юм уу, харбинаар дамжаа тийм ээ, харбинд очиж сурдаг ч юм уу. Тэр бол 1920-од онд бол хятад төлөлтэй хүмүүс Монгол оронд гайхамшигтай байсан. Том албан тушаалтай, өндөр цалинтай. Тэгээд ерөнхийдөө нэг 20-од он, 30-аад он болоод 40-од оноос эхлээд бол ерөнхийдөө нэг социализм байгуулж эхэлсэн учраас Оросууд маш их хурж ирж Улаанбаатар хотыг босголоо шүү дээ. Тэгээд Монгол улс даяар 10 жилийн сургууль, үнэний ферм бүгдийг барьлаа шүү дээ. Имлэг бид нар бариагүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө Орос л нэлээд ноёрхсон. 80-аад он хүртэл 40-с 80-аад оны хооронд бол Орос л маш их ноёрхсон. Орхос ч арга байхгүй. Анагаахын бүх хэллэг, шинжлэх ухаан, техник технологийн бүх хэллэгүүд Оросоор явахаас өөр арга. Бид өөр юу ч байхгүй юм чи. Тэгээд дараа нь 80-аас 80-90 оны үед ч одоо нөгөө барууны орнууд зөв толгой улсын нураагаад социалист орнуудыг бүгдийг нураалаа шүү дээ. Тэгээд барууны орноос ерөөдөө англи хэлийг давмгаалж орж ирсэн. Тэгээд Ар монголчууд чинь бүгд англиар ярьдаг болчихлоо шүү дээ. Тэгээд бүх юм хаяг англи болчихсон шүү дээ. Цагдаа сэргийлэх гэдэг нэр маань одоо полис болчихсон. За тэгээд одоо тэрнээс ахуулаад дэлгүүр гэдэг байсан бол супермаркет болчихсон. За одоо тэгэл бүхэл одоо нэрсэн чинь бүгдээрээ англи нэрлэх хэдэг болчихлоо шүү дээ. Англи хэлтэй л бол мудаг. Эндэнд явхад орондоо англиар ярьдаг ч юм уу. Ээж нь хүүтэйгээ охинтойгоо англиар ярьдаг ч юм уу. Тэрийгэ мундаг гэж харуулж шүү дээ. Хэдэн жилийн өмнө Оросоор хүүхдтэйгээ ярьж байгаа нь мундаг байсан. Тэрнээс өмнө хятадаар хүүхдтэйгээ ярьж байгаа нь мундаг байлаа шүү дээ. Одоо англи болсон. Тэгэхээр энэ республик гэдэг үгийг бол анх орчуулж байхдаа бол хятад хэлнээс оруулж ирсэн юм шиг байна. Хятад хэлтэй одоо монголчууд, Ар монголчууд. Тэгээд республик гэдгийг бол бүгдээр тулс гэдээ орчуулсан. Уул нь бол Монгол улс бол республик байх ёстой. Республик гэдэг маань юу хэлээд байгаа?
Яг нь энэ бол Res Publicas гэсэн латин үг явж байгаа. Ромоос гаралтай. Тэр нь бол арт түмнийх юм шүү. Арт түмэн л гэсэн тийм ойлголт яваад байгаа. Тэгээд энэ юу гэвэл ямар ч одоо республик орн бол бидний орчуулгаар бүгд найрамдах орн бол ерөнхийлөгчтэй байдаг. Төрийн тэргүүн ерөнхийлөгч. Хаан биш. Хаан байх юм бол республик биш. Англич нь хаантай, хаантай, Японч бас хаантай учраас тэд нар республик биш. Хаан тусууд. Тэгээ улс төрийн онлон даарчлал демократич байдаг юм, парламент байдаг юм. Тэгэхээр Монгол орн бол ерөнхийлөгчийн одоо орн гэвэл республик. Жишээлбэл Орос орн, Америкийн Байден, Оросын Путин одоо гэдэг. Тэр бол ерөнхийлөгчийн засаглалтай учраас хоёулаа республик. Англи хэлээр republic. За зарим орн бол хаангүй ерөнхийлөгчгүй шашны орн байж болно. Шашны тэргүүн нь тэр орны хамгийн дээр. За Монгол улсын хувьд бол жоохон эвгүй. За Герман болохоор өөрснөө республик гэдэг ерөнхийлөгчийн засаглалтай. Гэхдээ улс төрийн эрх мэдлийн хувьд парламент нь нэлийн илүү байдаг учраас канцлер гэж нэрлэдэг. Тэгэхээр ерөнхийдөө жоохон парламент нь жоохон илүү шүү. Гэхдээ ерөнхийлөгч нь дээр сууж байгаа шүү. Тэгэхээр бас республик гэж болж болно. За яг Монгол орны хувьд бол Ар Монголын хувьд бол ядар чинь хэцүү болчиход байгаа. Тийм одоо манай одоо ерөнхийлөгч нь 100% бас биш юм шиг байна. Ерөнхий сайд нь мэдээд тах шиг байна. Ерөнхий сайд нь 100% биш. Тэгэхээр хоёулаа 50-50-аар хуваацсан ч юм уу. Тэгэхээр одоо бас жоохон хэцүү байгааз. Ерөнхий сайдын орн болчих гээд байгаа байхгүй юу? Тийм. Ерөнхий сайдын ерөнхийлөгчийн орнч гэдэг юм уу? Тийм. Бид нар чинь нэг юмыг нэг гаднаас оруулж ирээд гаднаас авахдаа монголоор орчуулгын цаашаа хачаа ойлгодоод тэгээ буруу ойлгодоод буруу дахиж буруу ойлгодоод тэгээ тэрийг нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Буруу ярь зөв ойлгодог гэдэг шүү дээ. Тэгээ буруу ярил буруу ойлгоно шүү дээ. Тэр хоёр дахин буруу болчих шүү дээ. Бурууга буруу ойлгоо явчихдаг. Тэргээ зөв ойлгочихлоо гэдэг. Тэгээ давхар буруу ойлголт чинь бүр алдж шүү дээ хүнийг. Тий. Давхар буруу ойлгочих. Тэр тэрний орн буруу ойлгочлоо гэдгээд тэр дорн хилээ засаад авчихвал бол амар байхгүй. Үгүй миний буруу ойлгосон бол зөв ойлголт гэдээ яваад гэж шүү дээ. Тэгээ буруу ярьж зөв ойлгодог гэж шүү дээ. Тэгээ буруу ярих тусам буруу л ойлгоно шүү дээ. Яхаараа буруу ярьсан юм чинь нэг зүг болчтой. Тэгэхээр бид нар ерөнхийдөө улс төрийнхөө хувьд ерөөсөө яг одоо энэ олон улсын нэрлэгээр нэрлэхэд маш хэцүү. Тийм. Яг үндсэн хуулинд бол бүгд найрамд туулсгээ тавьсан байгаа л да. Тэгэхээр уул нь бол үндсэн хуулиараа л бидний бүх юм зохицуулах хэрэгтэй л тоо. Бид үндсэн хууль чи өөрөө хаанаас хинээс орчуулж хуулсан гэдгээ олигтой хэлэхгүй шүү дээ. Тэнгэрээс унаад ирсэн биш шүү дээ. Тэгэхээр ер нь бол анх бол хятадуудаас хятадын үндсэн хуулийг жоох хуулсан баг. Тэгээд дараа нь Оросын үндсэн хуулийг оруулж холсон баг. Тэгэхээр за өнөөдөр бол хятад Орос дээрээ нэмээд Англи Америкийн янз бүрийн Европын ч юм уу үндсэн хуулийн янз бүрийн зүйл ангийг оруулаад ингээд холион батан байж байгаа байхгүй. Би харсан л да. Тэр чи би 12 жилийн өмнө Монголын үндсэн хуулийг чи хараад гуц сэргүүлж үзэж хагаад энд ямар их асуудал байна. Одоо яана. Улс төр хэвэл үндсэн хуулийг нэлээд ярьж барих хэрэгтэй юм. Тэгээ 12 жилийн дараа би өнөөдөр өчигдөр уржигдөр одоо юу гэдгийг сарын өмнө 2 сарын өмнө дагаад үндсэн хуулийг би чи яриад шүү. На энийг янзлаач яа. Плаш та натгач. Яагаад вэ? Яагаад гэвэл нөгөө тэгшэрх эрхчлөө шударгаас гуравчид үндсэн хуулийн заавал байх хэрэгтэй. Бидний нийгмийн харьцаа эрхчлөөд тэгшэрхт шударгаас байх хэрэгтэй. Нийгмийн харьцаа маань хоорондын хүмүүсийн хоорондын тэр гуравч нь хүмүүс хоорондын аж амьдрал хөдөлмөр нийгэмшил иргэншлийн чинь
зохицуулж явдаг гурван одоо багаж хэрэгслэх юм уу да. Улс төрийн тэгж ойлгох хэрэгтэй байна. Тэр чинь нөгөө байхгүй учраас бид нар чинь зүгээр л ингэж шүү. Одоо сая 104 мянган төгрөг ганц руу ороод ирж шүү. Тэг. Одоо нэг хэдэн шил бий юм да. Нэг авдар бий үү. Тийм. Нэг бий одоо нэг 5-6 мянган төгрөг гэх юм бол тэг 104 чи одоо айхтар тоо боддог хүмүүс ингэ бодоход 20 гаруй шил бий байх юм бол нэг том авдар хийвэл шүү дээ. Тэгээ нэг авдар хийвэл өглөө шүү дээ хүн болгонд. За тэгэхээр хүн болгонд авдар хийх шаардлагатай юу гэдэг гарч ирж байгаа. Ихтэй эмэгтэйгөө, баян ядуугүй, ажилтаагүй, ажилгүйгөө. Тэгэхээр энэ үнцүүлэнд бол бичсэн байх хэрэгтэй байхгүй юу? Ямар нэг байдлаар Монгол улсад орлого орж ирвэл тэр орлогыг ямар зарчмаар хуваарлах вэ? Хэрэгцээтэд нь бол нүгсэн бол дээр билсэн. За тэр 100-ыг чинь аваад авах байтугай данс руу харахчгүй одоо хүмүүс байж шүү дээ. 104 мянган төгрөг болоод тэдний хувьд зүгээр л шүдэнзний мөнгө шиг хүмүүс зөндөө биш шүү дээ. Тий. Тэд нар заавал 104 мянган төгрөг өгөх шаардлагатай ч юм уу үгүй ч юм уу. Тэр яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр үндсэн хуулинд энэ чинь аль хэдийн тусгацсан байх хэрэгтэй байхгүй юу? Ямар нэгэн орлого тгийг болоод тийм зарчмаар хуваарлнаа. Тэр хуваарлах хүмүүс дотор ийм хүмүүс ойролцоогоор орноо гэж заасан байна. Тэгвэл ямар үндсэн хууль юм бэ? Тэгэхээр миний хэлээд байгаа чинь үндсэн хуулийн төр байх хэрэгтэй. Энэ Монгол улсын энэ төр үндсэн хуулиараа зохицуулагдаж бидний нийгмийн амьдрал үндсэн хуулиараа тийм үү журамлагдаж явах хэрэгтэй. Тэр дөрвөө 12 жилийн өмнө харагдахад дутагдaltaй харагдсан. Өнөөдөр тэнд ямар ч засвар оров. Би энэ хаяа энэ тэнд хилдэг. Тэрийг далимдуулж энэ тэнд хөөрхий зайлуул нэг нэр мөр дэвших гэсэн жоох улс төрийн нэг сөрхөө олох гэсэн хүмүүс нэг зөө хөлөнд өөрчлөлт яач гэх шиг нэг юм дуурдаг. Бас болоод байгаамаа хөөрхөн тий. Тэгэхээр ийм юмнууд одоо явж байгаа. Тэгэхээр би бол үндсэн хууль зохицуулна. Үндсэн хууль дотор тодорхой зарчмууд байх ёстой. Одоо монголчууд бид нар чинь монголчууд бид нар чинь одоо нэг тийм үү ядаж нэг өөрийн гэсэн нэг болсон тийм үү төрт ийм болох хэрэгтэй биш шүү дээ. Одоо тийм биз дээ. Бүгдээрэл гадагшаа явж байгаа, бүгдээрэл юм уншиж байна, бүгдээрэл зурагт одоо юу байдгийг юм уншиж харж байгаа. Бүтээгдэд чинь нэгээд ямар ч нийгмийн амьдралд хэрэглэгдэхгүй болохоор ямар хэрэг байгаа. Гадаад яваач яад юм. Тийм юм сохгүй болвол гадаад очиод өдөөгөр байгаад байгаа болвол буцаахан бусаж ирээд энд хашаа аваад тэгээд амьдралаа босгосон дээр шүү дээ. Тийм. Тэгээ ийм юмнуудыг одоо бид нар ярих цаг нь болцсон. 12 жилийн дараа би одоо яг тийм үү одоо тийм шүү гэж одоо хэлж ярьж хичээж шүү дээ. Би 12 жил хүн төрөлхтний философитой зуралдсан. Хүн төрөлхтний философиг үнэлсэн. 12 жил би хүн төрөлхтний философоос Монголдо зориулж, Монгол тааруулж, монгол хэл дээр лекц уншсан. 12 жил. Одоо тэгээ Монгол руу орвол яах юм гэдгээр сэдв болгочод байна шүү дээ. Урд нь би Монгол ярихтаа нэг тийм дуртай байгаагүй. Яг бол би өөрийгөө хангалттай сайн онлоо гаргаагүй юм чинь ярьж яах юм гэж боддог гэсэн. Одоо миний онол гарцсан хөдөөний зам. Тэгэхээр би одоо онол дээрээ тулгуурлаад ярих боломжтой болж байгаа байхгүй. Ондгүй ерөөсөө юм яриад ямар ч утгагүй. Тэрнтэй адилхан мөрийн хөтөлбөргүй хүн улс төрлөө ороод ямар ч хэрэг юу биелүүлэх гэж тийш орох юм. Тэгээ би тухайн үед 10 Монголд орчин үеийг өгүүлэгдэнэ гээд мөрийн хөтөлбөр намаа бичсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ республик үндсэн хуулийн төр гэдгийг бол ерөөсөө бид нар маш сайн мэдэх ёстой. Энгийн хүмүүс рүү энийг ярьж ерөөс болохгүй. Түүнийгөө дуу чинь тэгэл хэвээр Монгол улсын үндсэн хууль болоод хэвээр хааж байхгүй үндсэн хууль, манай чимэд гавьяа чимэдгаа болоод хэвээр дэлхийд алдартай үндсэн хууль хийсэн. Манай үндсэн хууль одоо ингээл нөгөө дуу чинь нөгөө яруу найраг шүлгээ уншаал нацагдаад тарж таад эхэлнэ.
Эсвэл бол урайх хадаад, эсвэл хавгсөрөн дээд. Яг нөгөө магтаал чивдэггүй. Тий, утгагүй. Тэгэхээр тэрийг бид нар маш их сайн бодох ёстой. За одоо ингээд бүгдээрээ одоо тэгэл одоо иргэн болцгоон бүгдээрээ одоо насан туршсан юм дээ. Тий. Хэд хэдэн хүн насан туршихгүй болохоо болчиход шүү дээ. Баахан Бацаануудтай зурлалцаар байл. 12 жил Бацаануудтай зурлалаа шүү дээ. Шишхоны академи ерөнхийлөгч Бацаан, МОИС-ийн ректор Бацаан, улсын ерөнхий сайд ерөнхийлөгч олон жил хийсэн Бацаантай би ч одоо зурлалаа шүү дээ. За 10 Монголд орчин үеийг бүлэгдэнэ гэдэг тэр ном 12 жилийн дараа том сэдв яагаад болж байгааг бол ер нь бид нар социализмаас үлдсэн шүү. Бидний бүх амьдрал, байгаа байдал, бүх нийгмийн бүтэц, бүх харьцаа, бүх байгууллага бүгд яг социализмын үеийн бүтцээр байгаа. Тийм байхс өөр арга байхгүй. Тэрнээс өөр мэдэхгүй юм чинь. Тийм арчлгээд бид нар цоошны юм гаргаж ирээд цоошны юм босгоогүй шүү дээ. Ямар тэгвэл тэг боломж байхгүй. Тэгвэл тусдаа арчлынхан гэсэн нэг сая хүн байх ёстой шүү дээ. Тэгээд тэр сая хүн арчлын эмнэлэг, арчлын сургууль, арчлын шүүх, арчлын цагдаа, арчлын хөдөө аж ахуй, арчлын малчин, арчлын юу гэдэг тийм одоо хүмүүсээ бүтээх ёстой шүү дээ. Тийм хүн байхгүй шүү дээ. Нөгөө социализмын хүмүүсээ л за та нар арчилсан гэж нэрлэж байгаа юм чинь. Тэгээд социализмын эмч арчилсан эмч болоод социализмын багш арчилсан багш болоод социализмын урсгалч арчилсан улсдэрч болоод тий одоо энэ сод ном гэдэг гачин муухай өгчүүд байж штэ. Тий Очирбат одоо Багванд одоо юм байдгийг. Бид нар чинь бол социализмын улсдэрч гэж явж яснаа. Арчлын улсдэрч гэж явчихж штэ. Тий. Одоо тэд нар уул уурхайн компани юу вэ? Өдөр төгсөн үйлдлийн хүмүүс болчихлоо штэ. Тий. Уул нь тэдэрт бол 104,000 өгөх хэрэггүй юм байна. Би нөмссөн юм. Энэ юу явж байгаа шүү? Юугаа хаагаарай. Микрофоно хаагаарай. Sorry. Энэ гэр бүлийн хоёр хүн ярилцаад микрофоно онгойлгосон. Яриа сонсогдоод байна. За ингэж явж байгаа байхгүй юу? Ингээд одоо 12 жилийн өмнөх номоо өнөөдөр дахин ярих болчиход байна шүү дээ. Микрофоно хаагаарай. Микрофоно хаагаарай. Энэ сая сүүлд орж ирсэн хин микрофоно хаагаарай. Ерөөлт үлээ хэн блэ? Харин тий. Микрофоно хаа. Агуугийн чи яриа сонсогдоод байна. Манай лекцийн юун дотор бүлэглэл дотор шин хүмүүс нэмэгдэж байгаа. За одоо тэгээд бид нар социализм гэдэг үлдчихсэн байж шүү. Бүх юмаа социализм юм байж шүү. Гэтэ дэргээ хэлэхгүй шүү. Тий. Чи нөгөө социализм гэдэг чинь нөгөө Батүлээс гаралтай хараалын үг болсон шүү. Тий. Баабар Батүл хоёр чинь социализмын хүмүүс өхөл Монгол орн сайхан болно гэж шүү. Тэгсэн чинь бүх хүн чи өөрөө социализмаас гаралтай юм чи. Өөрснөө ч гэсэн социализмаас гаралтай шүү. Тий. Тэгэхээр энэ бол ямар ч утгагүй байхгүй. Социализмыг одоо араах, социализм хэрэггүй одоо ямар ч утгагүй байхгүй. Тэр бидний амьдарч байгаа засмал замаас өксөглөөд бүгдээрээ социализмын хэмжээ. Тэ? Хон ямаанууд ч гэсэн социализм байх шүү дээ. Тэр үхэр мөхрөө тэр чинь. Арчлын үхэр гэж байхгүй шүү дээ. Тэ, арчлын засмал зам ч юм уу? Арчлын худаг ч юм уу? Арчлын эсгийгэр хашаа шүү. Тэгэхээр иймэрхүү бол ямар ч утгагүй. Тий. Бүх юм социализмын бүтцээрээ л байгаа. Одоо тэр чинь социализм гэдэгтэй биш байхгүй. Ерөөсө хүний ертөнц чинь тийм л бүтцтэй байдаг байхгүй да. Тэрийг л яг та улс төрийн хувьд социализм гэж нэрлэдэг байгаа болохоос ш 10 жилийн сургууль бол яг л хүндрэлтний бүтцээрээ л байгаа шүү дээ. Эмнэлэг яг л хүндрэлтний бүтцээр байна. Цэцэрлэг юм л байдаг. Тий. Алийн гачин нусгай юмнуудыг цуглуулж байгаа тэгэл нэг яаж игээл өдрөг өнгөрүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Амар хүнд ажил шүү дээ. Тэгэхээр ганцхан хүүхэд ерөөсөө бүхэл бүтэн байшаа алгах шахдаг шүү дээ.
гэр орныг ихэд тэр олон 20 30 нөхдүүдийн чинь одоо тэгээд тэснэ гэдэг чи одоо тэр хүмүүст одоо тийм үү. Тэр хүмүүсийг л ер нь цэцэрлэгийн багш совилагч энэ гэсэн хүмүүсийг л оюу толгойн удирдах зөвлөлд оруулах хэрэгтэй байхгүй юу? Таван толгойн удирдах зөвлөлд. Тэрнээс тэр нэг хідэн бата өвгчүүд тэнд сууж яах гэж байгаа. Би өнөөдөр Facebook дээр бичсэн шүү дээ. Мөнгөтэй болж яах гэж байгаа, яаж үрэх гэж байгаа. Тийм. Их л бодож нэг Тайланд л явах ба. Тийм. Тайланд руу л явах болсон гэсэн шүү дээ. Ноолоор хаан өгчүүлчих. Тэгээд бид нар бол ер нь бол социализмаараа байгаа. Тэр социализмаа бид нар одоо ингээд ойлгоод энэ бүтцээ бид нар авч явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо арчил гэдэг айхтар сүрсгийн ерөөсийн юм гарч ирээд биднийг ичдийн аргаар ингээд нэг л их гоё болгоод нэг л их сайхан болгоод тэгэл бид нар нэг л их л усанд ороод сайхан цэвэрлэгдсэн тос төрөх ч гэсэн тийм үү арчлын хүн болчихж байгаа биш байхгүй. Тийм. Одоо тэгвэл өстой инээдэмтэй. За 12 жилийн өмнөх номны бас нэг том сэдв чухал. Ер нь бид нар бас ер нь хүн төрөлхтөн бол дандаа ингэж явдаг. Үдсэн туршлага дараагийнхаа ярьж явдаг. Тэрнээс туршлага шилжүүлэх ямар ч боломжгүй. Одоо жишээлбэл аав хүн, ээж хүн хүүхэдтэй үдсэн туршлагад ярина үхээс биш. Үдсэн туршлагаа шилжүүлэх боломжгүй. Ангуул алддаг юм шүү гэж л одоо хэлнэ үхэхээс биш. Тэрнээс биш одоо нөгөө хүүхэд нь тэр бүгдийн амьдралын туршлагыг өвлж аваад тэгээ тэргээр нь явчих юм байна. Хүмүүс нэг өвлөд авчих юм шиг яриад байгаа. Хөө одоо тэг гинтэр гэл. Тэгэхээр бид нар хоошоогоо саад үедээ бусад оронд үлгэр жишээ бас болох ёстой. Одоо бид нар тодорхой нэг нийгэмд байжгаад гадны ямар нэгэн нөлөөллөөс болоод нийгмээ өмүүлээд бужигнуулаад хөл толгойг нь алдагдуулаад хин юунд мэдгэтгэхэ болоод тийм үү тийшээ ч ингэж солиорол ийшээ ч ингэж солиорол тийм ингээл одоо ачийн боллоо шүү дээ. Одоо социализмын арчил руу шилжих 90-ад оны үед хэдэн гэр бүл салж хэдэн хүүхэн тийшээ явж хэдэн эрчүүд ийшээ явж хэдэн хүүхэд гэртээ цаашлуулж мэдсэн бид нар одоо том асуудал явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр бол бидний маш том туршлага. Хөл нийгэм оронгоороо ирэх. Том одоо их солиорол явагдах. Их тэнэгдэл явагдах. Тэгэхээр 90 оны тэр их солиорлоо бид нар төвдийн ард түмэн болон хойд солонгосын ард түмэнд ярих хэрэгтэй байхгүй. Төвдийн ард түмэнд юу гэж яригвал ер нь ингээд буддизм тийм үү? Буддийн шашин ийм орон буддизм ингэж их шүтээд тэгээд тэр маань сүлдээ мухарсаг болоод тэгээд сүлдээ ингээд задгаараад ингээд дараа нь арчил гэсэн юмар тэдний чинь сайхан ингэж угааж ачаад хачин болгодог юм аа. Тэгэхээр төвдүүдэд тэр арчил гэдэг чинь та нарыг сайхан ирээдүйн гой зам руу авч явахгүй. Аюултай шүү. Тий. Тийм учраас тэр оюунлаг зүсгэлдэг тэр айж имэдэг ёс суртахуун ичдэг тэр юм хайж болохгүй шүү. Арчил руу орохоор ичгээж барьждгийн ёс суртахуунч устчдгийн бүр хачин болдго юм шүү. Бүр амар гэдэг ярих хэрэгтэй байхгүй төвдөд. Тийм. Бидний 90 оноос 2000 он хүртэлх 10 жилд юу болсон? Хэдэн хүн одоо машин дайруулсан, хэдэн хүн одоо мөнгө алдсан, одоо юу байдгийг өчнөө юм байгаа шүү дээ. Тэр болгоноо уулна цогдуулж ягаад тэгээд төвдөдөд өгөх хэрэгтэй байхгүй. Бид нар тийм болсон. За хойд солонгосуудад бол бид нар бас одоо том сургамж өгөх хэрэгтэй. Та нар өмнөд солонгостой нийлэх юм бол өмнөд солонгосоос мөнгөтэй капиталистууд орж ирнэ. Та нарыг ховчил гэдэг шахнаа. Тэгэхээр хойд солонгосын та нар хөөрхий бүгдээрээ одоо тийм үйлдвэртэй ажиллаж байгаа. Үйлдвэрийг чи ховчлаа хэлчихнаа. Капиталистууд орж ирээд бүтэхгүй нөхдүүд та нарын үйлдвэрийг чинь эдгээр төгрөгөөр
бодлож яваад, хувилдаж хөдөлж яваад тэгээд зарчаад яваад нөгөө. Тэгээд та нар хэдэн саяараа ажилгүй үлднэ. За тэгээд танаа хойд Солонгост өвгөнтэй хүнтэй үүснэ. Тэгээ ирчүүч чинь архинд орноо. Үг нүдэн тэгээд гадаадтай суугаа яваад гинэ. Хэцүү. Тийм. Тэгэхээр энэ тэр ховчлол, чөлөөт зах зээл гэдэг чинь хүн алан шүү. Ямсаас хойд Солонгосуудад болгоомжтой байгаарай. Тийм. Нэг л их эрхчлөө чөлөөт юу гэдгээр орох юм бол баларын шүү. Тийм. Гэт ингээд төвд хойд Солонгос хоёрт бид нар 90 онд юу болсон тэр туршлагаа ярих хэрэгтэй байхгүй юу? Тийм. Хүний ертөнц туслаа шүү дээ. Яг гадаад руу бол явж байгаа хүмүүс бол гадаадын ертөнц рүү шууд гүг орж байгаа учраас шал өөр. Энэ Монголын ертөнц чинь дотроо юу болсон, одоо юу болж байгаа чинь маш том ярих ёстой. Бидний түүх. Одоо миний нөгөө нэн шин түүх гэдэг байгаа чинь шүү дээ. За дараагийн сэдв рүү оръё. 12,000 жилийн биш 12 жилийн өмнө ярьсан сэдв рүү оръё. За дараа нь тэр нөгөө бөөгийн далдлагдсан ухаан гэдэг рүү чинь би орох гэдэг шүү дээ. Яагаад энэ бөөнөр ингээд амжилттай байдгүй? Тэр чинь бас шалтгаантай. Яагаад гэвэл бөө чинь нөгөө нэг анх үүсгтээ хэнийг цэнгэлийг камера хаачих гэж хүн битсэн байх шүү. За юунд бол далдлагдсан ухаан, бөөгийн далдлагдсан ухаан гэдэг нь би одоо нэг нь юу хэлэх гээд байна гэвэл ерөнхийдөө бөө бол ер нь бол юу шүү. Маш их эртний одоо ойлголт шүү. Тэ? Анх бол ер нь бол тэ нөгөө эмнэлэг үүсээгүй, сэтгэл зүй үүсээгүй, хүн төрлөختөн чинь тийм үү? Нөгөө агуугаас гараад ирсэн янз бүрийн эсгийгээр янз бүрийн овоохоо, янз бүрийн бас нэг юм шин амьдрах орчин үе юу орчин тойрон үүссэн тэр үед хүн бас л нөгөө өвчнгөө тусна, бас л нөгөө ханиадаа одоо тусна шүү дээ. Тийм. Бас л нөгөө янз бүрийн гэмтэл авна шүү дээ. Тэгээ тийм үе чинь нэг нь тэмчилж чадахгүй, мэдгчгүй юм чинь нэмчилдэг гэдгийг одоо бөөнөр л хэрэг болно шүү дээ. Тэрнээс болсон байна, тэгж азгуудсан байна, тийм үү одоо амтнаас айсан бол тиймнаас айсан байна. Айсан амтнаар нь одоо эдгэх гэж оролддог ч юм уу янз бүрээр л оролдож байгаа шүү дээ. Тэгээд тэд нар чинь ерөнхийдөө өөрсдийнхөө юунаас одоо далдлагдсан ухаан гэдэг байгаа шүү дээ. Монголоор бол дад ухамсарыг буруу орчуулсан байгаа шүү. Тэр өөрийнхөө тэр санамж, сурсан, мэдсэн, эн тэнд үтсэн, харсан тэр болгоноосоо өөрийн гэсэн нэг тийм юу гаргаж ирээд төсөөлөл ингэчүүл зүгээр болов гэсэн тийм эмчилчих болов гэсэн өөрийн гэсэн аргачлал гаргаж ирээд тэгээд хүмүүст их тусалдаг байсан. Ухаан гэдэг. За өнөөдөр бол эмнэлэг хөгжиж гисэн, шинжлэх ухаан хөгжиж гисэн ийм үед бол одоо ингээд бөөшөдөд ч юм уу, бөөд мөнгө төлөд авах ерөнхийдөө уул нь бол яг өнөөдрийн ярих гэдэг орчин үеийн биш. Цаг үеэс хоцордсон. Тэгэхээр цаг үеийн байхын тулд юм уу бөөнөр тэргээ одоо мэдэх ёстой. Тэ яг одоо манай чинь хамаагүй шүү дээ, тийм үү? 12 жилийн дараа ч гэсэн одоо бүү байж гэнэ гэдэг чинь миний 12 жилийн өмнө бичсэн ном өнөөдөр ингээд уншигдаад байна гэдэг чинь тэгээд бас асуудалтай л байгаа байхгүй тий. Айхтар сүрхий боловсрал ярьдаг, айхтар сүрхий Америкт байсан, айхтар сүрхий Харвардд байсан, MIT-д байсан гэчгээд л тийм үү бөөд очиод бүрийг үлдээд ш. Сая одоо цаансараар нөгөө Харвард байсан, нөгөө MIT-д байсан, нөгөө Америкт мундаг боловсралтай байсан хүмүүс чинь морь унтсан цасан дээр одоо тахилдаад гараад ирлээ шүү дээ. Тийм. Юу нөгөө өндөр боловсрол, өндөр чадвар байхгүй шүү дээ. Тэр үргэлжлэл бас л бид нар цаг үеийн биш гэдэг нь харагдаад байна шүү дээ. Тэр бөөнөр бол ерөнхийдөө өөрийнхөө ухаан дотор явагдаж байгаа. Тэгээд архиугаа жоохон сохчих юм бол тэр түг зоригтой болчих нь хил ам хурц болоод эхэлнэ. Тэгэхээр тэд нар
бас халаалт авдаг нь бас зөв гэж бас нөгөө юу нь явагдаж штэ. Төсөөллүүд нь явагдаж штэ. Тэгэхээр энд бол тийм л юм байгаа. Тэрээс нэг юм мэдээд байгаа юм байхгүй. Эртнийх сонин хувцастай, сонин орилж хашгирдаг, сонин дуудуулдаг, сонин бөмбөр зогтдог учраас тодорхой нэг хэмжээгээр хүний сэтгэл зүйд хөгжмийн сонсоод хөдөлгөөнийг хараад бас нэг тодорхойгоор тэндээс юу авдаг вэ? Сэтгэл хөдлөл авдаг. Үнэн чим шиг, болдог чим шиг. Яг тухайн хүмүүс тэгэл тэрэнд үнэмшээд сэтгэл нь хөдлөж ивэл одоо яа их вэ? Зөвхөн ер нь бол бөө бол тохиолдлоор хүмүүсийн одоо аж амьдралд сонь юм болох байх. Тэгэхээр бөө мэдчихэж байгаа юм бол биш шүү. Таамаглаж байгаа, баримжаалж байгаа. Ерөнхийдөө нэг ингэж хэлчихэд ерөнхийдөө нэг энэ чиглэл рүү явуулахад болчдөг юм шүү гэдэг тэр л явж байгаа шүү дээ. Тэр нэг их алдахгүй бол бөөнөр бол яах вэ? Уулноо цаг үеэс оцорцсон хүмүүс орчин үеийн биш. За 12 жилийн өмнө бас л одоо саяхан одоо миний нэг эмэгтэй хүн гэж ямар байхаа гэх нэг ярилцлага өглөө шүү дээ. Тэгээд YouTube дээр байгаа шүү дээ. Та нар харсан бах. Хараагүй бол ороод нэг харчаарай. Тэгээд тэнд бол би 12 жилийн өмнө ер нь л би эмэгтэй хүн ямар байх эм хүүсийн тухаас нилээ их юм бодож байсан л да. Номдоо бичсэн л дээ 12 жилийн өмнө. Тэр бол ер нь бол эмэгтэй хүн яг ямар байх. Яг бол одоо манай энэ улсын, манай энэ оронд байгаа гадаад байгаа биш шүү. Гадаад байгаа хүмүүс бол тэр ертөнцийн тэр нийгэмдээ зогцоод ороод амьдраа явчихж байгаа учраас ямар ч асуудалгүй. Яг бол тентхийнхээ хууль дүрмээр захирагдаа явчихж байгаа шүү. Тэрийгээ Монгол руу буулгах гэдэг байхгүй зарим хүмүүс. Тэр чинь ямар ч боломжгүй байхгүй. Солонгост цэцэрлэгийн өгдөг гэчихэд Монгол их өстой гэдэг солонгосын юмыг Монголд одоо шаардаад байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхээр гадны юмыг Монгол оронд ирчээд шаардах бол ямар ч утгагүй. Тийм чи шал өөр ертөнц шал өөр амьдрал байх чинь хүний ертөнцийн хүний амьдралын юм хурж ичгээ шаардаад байх бол эвгүй. Тэгэд яг эм хүүс гэдэг дээр бол одоо Монгол орон дотор л Монгол улсын дотоод хил дотор л эмэгтэй хүнийг гаргах гэдэг нь шүү дээ. Гадаад байгаа хүмүүс бол ямар ч хамаагүй шүү. За тэгээд энэ дотор чинь яаж одоо яг Монголын нийгэмд эмэгтэйлэг байх юм? Эмэгтэй хүн гэж яг хэнийг хэлэх юм? Феминин гэж хэлээд байгаа шүү. Тэгэхээр феминизм биш. Феминин. Тэгээд тийм боломж бий юу? Одоо наач хаал бол нөгөө юу байгаа шүү дээ. Хараад ерөнхийдөө тэгэл харц марцсан сонь болоод эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэй хүн гэдгийг шууд одоо объект дээр харж гэнэ үү? Юу нь юу гэж харж гэнэ үү? гэдэг маань одоо аяг тухайн үед биш та маш их юм одоо ажиглагдаад тэгээ ном дээр бичижсэн. Тэгээ тамаа тэгээ номноос авах. Цааш уншнөөс өнөөдөр тэргүй ямар лекцээр юм бүхэл бүтэн 200-300 хуудас ном ямар ярилтай биш. Ерөнхийдөө гол ойлголтууд маань хичээрнэ. Тэгээ гол ойлголтууд цаашгаа болно ингээ нарийнсан явдаг. Их сургуульч гэсэн тийм л байдаг штэ. Багш профессор ярьлаа. Тэртэй холбоотой номнууд уншиж явчихдаг. За ээжийн хүү гэсэн ойлголтыг би 12 жилийн өмнө ер нь бол Монгол улсын эрэгтэйчүүдийг хараад бол эдгээр одоо яг энэ одоо яг ээжийн хүү юу? Яасан ээжийн хүү шиг юм бэ гэж би харж ирсэн. Гэхдээ ээжийн хүү гэдгээр яг одоо нэг төрүүлсэн ээж бол бас нэг л болчихгүй байсан. Яг бол марч Монгол оронд чинь ар Монгол чинь одоо Европ, Орос, Хятад одоо эдрээс Япон эдрээс ялгаатайгаар хүүхэд бол ялангуяа эрэгтэй хүүхэд бол ээжээсээ аваасаа маш их эрт тусгаалчж байгаа байхгүй юу? Тийм. Ерөнхийдөө ингэж зайлгдж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл аавтайгаач нэг тийм харьцаа муутай, ээжтэйгээч бас нэг харьцаа муутай. Ер нь бол одоо тэгэл эрэгтэй хүүхэд тэгэл нэг хар ажил хийн, тэгэл мөнгө олно, тэгэл өөрөөгөө аваад явна гэсэн. Тийм. Охиндоо мөнгө өгöd байгаа мөртлөө хүүдээ одоо яадаг ч. Тэгээд нэг тийм ээжээ хайсан тийм хүүхдүүд л гараад ирчих байгаа байхгүй. Тэр юм бол эмэгтэй хүнтэй суух, эмэгтэй хүнийг харж эхнэртэй болж байгаа нь бол ерөнхийдөө ээжээсээ авах ёстойнуудаа хайгаад эхнэрээсээ ер нь жоохон
хүлээлттэй нэгсэн байдалтай 12 жилийн өмнө ажиглагдсан. Тийм юм бол эхнэрээрээ ээжигээд яваад идэх ч юм уу. Яг одоо нэг төвшөнд тэгш хэрэгтэйгээр биш. Ер нь тэгэл жоохон загнуулсан, заалгуулсан юм уу. Нэг нөмөртөн нэг л ээлтэй тэгж яваад байгаа байхгүй. Манай одоо тэр шүлгэнд байдаг одоо 90 цээжинд яагаад тэнхээтэй гэдэг бол ерөнхийдөө шүлгэн дээр л байгуулсан амьдралт тэрээс ажиглахдаггүй байгаа. Хүчүүд нь ч гэсэн нэг тийм нэг авгаасаа айсан юмнууд харахад нэг том биетэй. Гэсэн мэтлээ энэ дээр нэг хөөрхөн жижигхэн хөвгүн шиг. Одоо сумоноор нэг инээхээр нэг хөөрхөн хөвгүн шиг инээдэг шүү дээ тийм. Тэргээд тийм яг том биетэй мөртлөө. Тэгэхээр нэг тийм нэг тэр ингээ ажиглагдаад байдаг. Тэгэхээр яг ээжийн хүү болов бас биш байх шүү. Уул нь бол ээжийн хүү байсан бол манад бас арай л өөр байна л да. Эрэгтэй хүмүүс, эрэгтэйчүүд. За энийг нэлээд гаргах гэж оролцсон 12 жилийн өмнө. Тийм. Тэр бол нэлээд л одоо явж ирсэн. За яг тэгэл мэдээж бидний одоо хамгийн том сэдэв бол юм тэгэл түүх гэдэг сэдэв одоо болчиход байгаа. Та нар одоо ажиглаж байгаа байх. Урд өмнө ийм их түүхчд Монгол оронд байгаагүй. Урд өмнө байгаагүйгээс одоо бүр ажиглагдаагүй одоо бүр боломжгүй маш олон одоо ирчүүд түүхч болчихсон. Та нар одоо YouTube руу энэ тэнд одоо хараарай. Одоо бүгдээрээ түүхч болчихсон. Битрүүлэн гэлэхэд. Өгшин залууг дандаа түүх ярина. Нэг нэгэндээ мэдэмх ярина. Чи түүхээ мэддэг юм байна. Түүхээ уншаач. Түүхээ уншина гэж одоо түүх унших тэр түүх нь хаана байгаа. Нэг хүний ном л байгаа ш. Тэгэхээр тэр ном хотоо итчихсэн үйл яах юм. Тэр бичсэн хүний л төсөөлөл баримжаа хамаг явж байгаа ш. Тэр хүн чинь мэдээд бичиж байгаа биш. Юу ч мэдэхгүй ш түүх юм чи. Тийм. Өөрөөр л тэгэл бичиж ш. Тэгээ тэрийг уншсан хүн чинь би түүхч болчлоо, түүх мэддэг болчлоо гэдэг байна. Хүний үндсэн бичсэн номоор түүхч болно гэж хаашаа харсан юм. Тэгээд ер нь бол энэ түүхийн төгсгөл гэж бол философийн нэг том ойлголт явдаг. Тэр нь бол юу гэсэн үг вэ гэхээр хэдийд ер нь улс орон ард түмний түүх төгсдөг вэ гэхээр тэр орон цааш хөгжил хөдөлмөр одоо юу байдгийг тэр бүгд нь сурч мэдэх одоо юу байдгийг идэвхтэй тэр бүх үйл ажиллагаа зогслоо одоо тэр орн төг болчлоо гэсэн ойлголт явах гэдэг яваад идэх байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо түүх ярина гэвэл хэдийд ямар ном бичиж, ямар боловсролын юм байсан, ямар ахиц гарсан, зүрнээс тийм үү яаж дээшилсэн, яаж урагшилсан, яаж зан заншлаасаа тийм үү мултарсан, яаж уламжилт ёсоо ардаа хайсан, тийм үү тэгээд урагшилсан тэр урагшлах байгаа, чадаж байгаа, хөгжиж байгаа, тийм дээшилж байгаа үйл явц чинь түүх гэсэн нэрийн дор яваад байгаа. Философи бас. Тэрс байсан юмыг байдаг л юмыг ярьж түүхтэй ямар ч хамаагүй. Ямар нэгэн өөрчлөлт, шинжилэлт хөгжил тэрийг л түүх гэж байгаа. Одоо тухайн хуу хүн байлаа гэхэд тийм үү. Цэцэрлэгээс хавлаад 10 жилд ороод оюутан болоод тийм үү. Тэгээд оюутан болдго юм уу? Эсвэл оюутан болдго юм уу? Эсвэл ажил бүгд юм уу? Эсвэл мэрэгчлээ болдго юм уу? Мөнгө төгрөгтэй болдго юм уу? Хүнтэй сууддаг юм уу? Гэр бүл болдго юм уу? Яадаг? Тэр хүний хувьд ямар нэгэн тийм өөрчлөлт шинжилт яваад байна шүү дээ. Ахиц. Тэгвэл тэр хүн түүхтэй. Тэр хүнд ямар ч өөрчлөлт шинжилт яваагүй тэр хүнд ямар ч түүх байх. Тийм. Өө би угаасаа ийм хүн ингээл байжээ. Тийм. Тэгвэл тэр хүнд нөгөө намтар бичгэж намтар бичиг байхгүй болчихдог. Төдөө овдорсон тэгсэн алтан гац одоо авсан одоо юу гэдгийг. Алтан гац одоо авсан гэдэг чинь аюу ихэн хийж хөдөлмөрлөж бүтээсэн гэсэн баталгаа биш шүү дээ. Тэрний баримт биш шүү. Тийм одон тийм шагнал авсан гэдэг чинь тийм их юм хийж бүтээгээд авсан гэсэн баталгаа цаана байх юм шүү. Баримт цаана байх юм шүү. Тэгэхээр хүн өөрийн гэсэн түүхтэй байна гэдэг бол тэр хүний хөгжих гэсэн явц, алдсан, онсон, яасан маш их үйл явц ярих
ярьж ш тэр хүн түүхтэй баг. Тэгэхдээ ядсан улс орон ард түмэн бас маш их юм ярьж ш түүхтэй байна уу гэсэн. Тийшээ морьтой дохоод ном сумаар ороод тэгээд бүгдийг тойруулаад манайх гэж хэлчихэд буцаад түрээд ирсэн гэвэл одоо тэр чинь түүхтэй явж хамаагүй байхгүй. Тэр манай энэ түүхч гэдэг энэ ютубер яриад байгаа нөхдөө түүхтэй ямар ч хамаагүй. Тэр бол түүх биш. Зүгээр тэр хүмүүс тэгсэн болов тэгсэн байгаасаа тэгвэл ямар гоё вэ гэсэн тэр л юм яваад байгаа. Ямар ч баримт байхгүй. Их сурвалж гэдэг. Их сурвалж гэхэд үнэхээр хэцүү. Сурвалж гэдэг чи одоо 100% бас үнэн зөв гэсэн байхгүй шүү дээ. Сурвалж өөрөө бас нэг юм төсөөлөд баримжаалаа биччихсэн байгаа шүү дээ. Тэгэхээр төсөөлөл, баримжаагийн баримжаа тэр бүгдийг чинь бид нар нийлүүлээд түүх гэсэн том нэрээр нэрлэдэг байгаа. Тэр бол өстой том эндүүрэл. За том одоо философичд бас түүхийг цааш нь бас нэлээд лавшруулад судлаад номнууд бичсэн байдаг. Тэгээ түүхийн ашигтай бай ашиггүй гэсэн бас нэг ойлголт яваад идэг. Тэгээ тэр нь юу гэвэл ер нь бол хэрвээ түүх ашигтай байна гэвэл тийм хийж бүтээж ингэж явж байгаа тэгж алдаад оноод одоо яадаг юм. Тийм үү? Тэндээсээ ингэж суралцаад явсан гэсэн тийм түүхтэй байх юм бол ашигтай түүх. Ямар ч ашиггүй, хэрэг болохгүй, худал, тийм үү, өнгөрөөсөн, хөөрөгсөн, эсвэл муулсан, доошлуулсан тэр бүгд чинь тийм үү, үнэхээр хөгжил явагдаад одоо социализмыг муулаад дараад ямар ч хэрэггүй. Яг бол тэнд анх удаа эмнэлэгтэй болсон. Анх удаа хуйлтай болсон. Анх удаага бүх юм тэнд эхэллээ шүү дээ бид нар чинь. Цоош нэр бүтээн босголоо шүү дээ. Ар Монгол гэдэг улсыг. Тийм. 90 онд бол тэр бүтээн босголтыг буцаага нураалаа шүү. Тэгэхээр 90 оноос хойш бид нарт ямар ч түүх байхгүй. Яг бид нар дандаа нураах, идэж уух, хувьчлах, аяжих одоо юу гэдгийг дандаа нэг тиймэрхүү юм явагдлаа шүү. Тэгэл дуудуулах, цагаансаа тэмдэглэх, наадмаар морь уралдуулах тийм энэ чинь ямар ч хөгжил байхгүй шүү. Тийм. 100 жилийн өмнө байж лээсэн юмыг одоо ингээд давтаал байна шүү дээ. Яг нэг торгонуудын чанар муудсан баг. Тэр үеийн торгонууд чанартай байсан баг. Тэгэл болоо. Энэ бол зөвхөн болж байгаа үйл явдлуудыг жагсааж бичээд тэгээд түүх гэж нэрлэж болохгүй баг. Түүх гэдэг чинь үйл явц. Өнгөрснөөс одоо руу ирээд ирээдүйн рүү заан чиглүүлэх тэр том үйл явцыг чинь бид нар түүх гэж нэрлэдэг байгаа. Ийм одоо евро философийн том сэдвүүд рүү 10 лекцээр орно. Яг эхний өнөөдөр лекцнийг бол ерөнхийдөө яг энэ модерн гэдэг үг маань тийм яг л одоогийн хилээд байгаа шүү. Яг одоо байгаа байдлаар бид нар модерн гэж байгаа шүү. Тэр нь хэрвээ энэ яг одоо байгаагаасаа хоцорчиж болохгүй шүү. Гэдэг явж байгаа. Яг одоотойгоо хөл зэрэгцэх. Яг орчин үеийнхээ хөл зэрэгцэх. Яг одоо энэ орчин үеийнхээ бидний орчин үеийнхээ хөл зэрэгцэх бол орчин үеийн хүн байна. Яг одоогоос хоцорчих юм бол орчин үеийн биш хүн болчихж байгаа. Цаг үеийн биш хүн болчихж байгаа. Одоогоос хоцорцоо. Дандаа яаж гэнэ өнгөрсөн байсан байгаагүй юм яриад байвал тэр хүн орчин үеийн биш хүн. Одоогоос хоцорцсон. Цаг үеийн биш. Цаг үеийн ярина гэж яг одоо байгаа байдлаар ярих хэрэгтэй. Монгол улсын яг одоогийн байгаа байдлыг ярих хэрэгтэй. Тэгжиж бид нар орчин үеийн болж байгаа. За Монгол улсын Монголын философийн онол хөдөөнизм гэдэг маань бол ерөнхийдөө хөдөөнөөс эхлэлтэй. Тэгээ хөдөөнөөс эхлэл маань хөдөөгөөрөө яваа. Улаанбаатарт хэдийгээр хөдөөнөөс ирсэн ч гэсэн хөдөөнөөсөө салж чадаагүй дахин хөдөөгөл яриад ш. Сая цагаан сараар бол дахин хөдөөл яриад ш. Монгол хүн чи одоо ингэж зологдгийг, ийм мах тавьдгийг, ингэж яадгийг тэр чинь болов ёс зан шиг болохоос биш. Хөгжил дэвшил биш байхгүй. Одоо бид нар чинь хэвийн боо, ууц тэр ширээн дээр тавьж байгаа тэр бүгдийг уулна. Яг нэг Япон солонгосоор нэг хоолыг химлэр хийгээд бүр ингээд аппетит хөдөлмөр хийчихсэн байдаг шүү дээ. Тэр шиг яг тэгж гоё хийгээд тэгэл музейд тавьчих хэрэгтэй байна. Тэгээд ер нь 100 жилийн өмнө ингэж бид нар цагаан сар хийдэг байсан.
ууц тавьдаг байсан. Ийм хэв мов хийдэг байсан. Оо ямар сони ийм юм хийж ирсэн юм. Оо за. Та нар дээр үед бас сөрхий гоё юмнууд хийдэг байсан байж таг. Тэгээ өнөөдөр яадаг вэ? Цаг үеэсээ хоцорсон байх хэрэгтэй байхгүй. Тэгээ цаг үеэсээ хоцорсон юмыг татаж авчираад эдний ёс заншил одоо дараа жил 25 он дахиад цагаан сар хийж шүү дээ. Одоо дахиад нөгөө ууцаа тавиал, дахиад нөгөө хэвэн боо тавих юм шүү дээ. Дахиад нөгөө хөөргөө бариад ингээл суух юм шүү дээ. Тийм. Одоо ямар хөгжил төвшил байна. Ямар түүх байхгүй байна шүү дээ. Хөгжил төвшил юм чинь. Тэг ийм одоо жоохон уул нь бид нар жоохон ухаарад юмнаас татгалзаад одоо ямар хэрэгтэй. Энэ цагаан сараар байхгүй. Юу тийм. Олон хүмүүс цагаан сар байгаагүй шүү дээ. Сонь гэрүүлүүд болчихсон гэсэн шүү дээ. Айцсан гэдэг. Золох гэж очиод хаалган зогссон чинь онгойлгодог бай. Яасан. Цагаан сар. Тийм. За. Миний очих айлын тоо нэгээр харагдлаа гэл ингээд тоолоод явж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ерөнхийдөө ажилгүй л хүмүүс тэгж тэнж явах байхгүй. Ажилтаа хүн чинь юу цагаан сараар баярлах хэрэгтэй байхгүй. Яг нэг жоохон ажил амжуулаад авъя. Хутга шиг нэг ажил амжуулаад авъя. Тэрийг нэг янзлаад авъя. Тэрийг нэг засаад авъя. Ашгүй нэг 2-3 хоног чөлөө гарлаа. Өстой шүү дээ. Ажилтаа хүмүүс, ардаа ажилтаа хүмүүс. Ямар ч ажилтгүй хүмүүс бол тэгээд айлын хаалгад агшаад уцаар танах чи хаана нэлээ. Доор чи ирчээд байна. Орцны хаалга чинь цаашдаа тэгээд зогсоод байгаа шүү дээ. Цоогоор харсан чигээд энэ тэнд 4 тоороо зогсчихсон. Яг доор нөгөө орцны хаалга нь конопт жирдэг. Дээр байгаа байл нь хаалганы конопод дарддаг. Марийн гадаа зүгээр энэ тэнд жижигэн хүүдийн бэлгэнүүдээ хийчихсэн. Ай хөөхөн. Тэгэл одоо явж идэв шүү дээ. Гэх мэтлэнгийн өнөөдрийн одоо яг модернити, яг цаг үеийн гэдэг бол модерн гэдэг бол яг цаг үеийнээрээ яг одоогоороо яг одоогийн байгаагаараа гэсэн үг маань бол анх одоо орчин үе гэж орчуулагдсан байна. Яг одоогийн байгаагаас хоцрогдох юм бол орчин үе биш. Тэр өнөөдрийн ар Монголын бидний одоо Монгол гэж нэрлэдэг улс маань хэрэг одоогооноо яваа хэрэг одоогоос хоцрогдсноороо вэ? Одоотой ямар ч хамаагүй юм ярьдаг вэ? Гэдэг чинь бидний одоо асуудал болчиход байгаа. Гадны одоо янз бүрийн хүмүүст орчуулад энэ хүн одоо зурагтаа сая ийм ярьлаа. Энэ хүн фэйсбુક дээр сая ийм бичлээ гэх юм бол нөхдүүд үнэшгүй. Юу вэ? Өнөөдрийн лекц ерөнхийдөө ингээд Москва хотоос тийм лекц одоо сурал лекц өдөр хэлээ. Москва хотоос эхэлжээ. Яг нэг хуралд яваад ингээд таарчлаа. Тийм. Ямар нэг байдлаар та нар одоо хүмүүс мэдж байгаа суужсан хүмүүс би одоо 12 жилийн лекц уншихад нэг ч лекцийг одоо хойшлуулж байгаагүй, хоцорж байгаагүй. Тийм. Тэргээр явж байгаа. За тэгээд цаг үеийнээр байхыг оролдоорой. Яг одоогоор байхыг оролдоорой. Яг одоогоос нэг хоцорчихгүй байхыг одоорой. Тэгвэл л одоо орчин үе шүү дээ. Тэгэхээр тэрий чинь би одоо өгүүлээд 12 жилийн өмнө ном бичсэн чинь өнөөдөр яг ингээд 12 жилийн дараа яг тэрвэр байж байгаа. За нэг иймэрхүү лекц байна. Өнөөдөр одоо би ингээд Москваг одоо энэ зочдлуудын хажуу талд World Trade Center гэдэг худалдааны төв байгаа. Тэрнлөө тэнд нь конференц янз бүрийн юмнуудтай тэнд нь хурал болно. Үргэлжлэн өнөөдөр нэлээх Бердяев ярих юм гэсэн. За өчтөр бол дандаа гадаад байх юм байсан. Яг л одоо хэрхэн цааш хүн төрөлхтөн Евразийн энэ одоо Европ, Азийг холбосон Хятадаас ахуулаад Оросоос бараг цаашаа Европ болох байх. За Хятад цаашаа Солонгос одоо
Япон явах болох юм. Энтхэг бас орно шүү дээ. Энэ нэг том Евразийн том энэ газар нутаг дээр хэрхэн хамтдаа энэ найрамдалтай, инх тайвантай бодлоо 8-аа хийгээд ингээд сайхан амьдрах уу гэсэн. Тэр ирээдүйд ямар байх болов? Тэрний нэг том зураг гаргах гэсэн ийм хурал болж байгаа. Тэгээ Монгол хүн намайг тийм үү хаваас Улаанбаатараас ингээд өрөөд бүх юмыг төлөөд авчирна гэдэг чинь би бас гайхаад байгаа. Намайг одоо яасан ч их үнэлдэг биш ч бол уул нэг хувийн нэг активтэй тэгээд тэн дээр тэр дотор ол сууж яддаг шүү дээ тий. Тэгэл нэг лекц уншаад намайг өчээд гэсэн чи харин ийм том сэдвээр аваад ирэх юм тийм Монголын одоо төрөөс дээгүүр одоо гарцсан явж чинь ч одоо болох ч юм уу болохгүй ч юм уу одоо буцаад очиход намайг одоо яаж хүлээж авах юм байгаа бөөмд тий. Огсны бодлоос шууд аваад явах юм мэдхгүй. Ямар ч ийм хурд орчлоо. Тийм. Ямар ч юу Америкийн нөгөө нэг Джеффри Закс гэдэг нөхөр өдөгч Закс гэдэг сүүлийн үед нэлээд Америкийг шүмжлээд байгаа. Тэр хурал ирнэ гэж хагаад амжихаа болоод Африкт явж байгаа амжихгүй нэ ингээд видеогоор мэдлэгээ явуулсан. За Оросын өөрийн одоо том философч байдаг. Геополитикийн Александр Дүүгэн гэдэг яа нодлон болов Украинууд борлож ядсан шүү дээ. Охин нь ядсан шүү дээ. Ороцсон шүү дээ. Тэгээ Дүүгэн бас ирж магадгүй гэжсэн чинь бас нэлээд асуудал гарсан бол одоо ирээгүй. Тэгтээ яг Оросын философийн том гарууд ихтгэл тавьсан оролцож байгаа. За гадаадаас бол Европ, Азиас нэлээд байгаа. Мэдээж одоо Хятадаас бол тэгээд том төлөөлөгч байна шүү дээ. Евраз учраас. Тэгээд ийм хуралд одоо хүмүүстэй англиар, германаар, орсоор яриад сумж нөгөө социализмд орос хэл сурсан чи одоо маш их хэрэг болж байна. Тийм. Дараагийн удаа ер нь би хэлсэн. Дараагийн удаа би англиар хэлэхэд тавихгүй, орсоор хэлэхэд тавина шүү гэж хэлсэн. За нэг иймэрхүү шивдэ. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн лекц хүртэл баяртай. Дараагийн лекц одоо дэлхийн хаанаас би одоо ямар зочдлуудлаас тавих вэ? Тэрийг одоо хэлж мэдэхгүй. Амьдралыг тохиолдолд нэг хэсэгтээ орхив. Баяртай.